Powered by Airplane. Аяли хөгжи. Podcast Room-ийн хамтрагчаар Сан Мигэл. XM Broker. Zubroka. Авандра. Самбацхан манай хаан подкаст руу цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Powered by Airplane. Аяли хөгжи гэдэг өрөөтэй явдаг байгаа. Тэгээ бид бүхнийг байнга дэмжиж ажилдаг Сан Мигэл Light XM Broker. Мөн бид бүхэнтээс Zubroka-гийн G нам Авандра бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Ингээд өнөөдрийн зочноо та бүхний өмнө танилцуулахад бэлэн болсон байна. Манай подкастт маань Монгол Улсын гавьяа эхэлсэн хаа. Тэгээ Монгол Улсын гавьяад жижигчин манай Бямц цаг тах маань хөрөлцөн ирсэн байгаа. Мөн түүний хүү жижигчин Балжин юм хөрөлцөн ирсэн байна. Бас Габи маань байгаа. За бас Санжаа маань алдарт Монголын алдарт Санжаа маань ирсэн байна. За сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Эхэллээ шууд би эхлэвсэ. Тэгээ ярангуут л эхэлж байгаа. Тэгээ би өрдөг юмс камер өмнө. Та биеэр гарчаад бид нар яах вэ? Тэгээ өнөөдөр ав хоёр хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд өмнө бол ав хоёр ирж илүү Габи подкаст чинь. Би бол өстэй. Үгүй ээ, баггүй хаа. Үгүй бах тий. Маа подкастт гоё. Амьдралаа анх удаа танаад ирж байна. Тэгээ ер нь эдний подкаст анх удаас ав хоёр орж ирнэ. Тийм байна. Тэгээ. Эдний подкастыг бол амьдралаа зөндөөдсөн. Би өөр анх удаа ирж байна. За нэг би сайн Бямц цаг тахаас чих сүртэй тах. Сүртэй явж байгаа гоё подкаст болохгүй шүү дээ. Адилхан найс нундаа явж байгаа гоё орглоо та. Яг зүгээр хэлчихэл гэж бодсон тийм. Хэлэхгүй байжснаас. Чин гэж би бол ойлгосон. Тийм. Сүртэй тэгэхээр би урд нь чамтай болж ялла замл хэлж үү. Бас 80 бодогдсон шүү дээ. Хэлчүүл тайвширч байгаа байхгүй. Би яг ер нь бол нөө нэг зочдыгоо ягаад урах болсон бас шалтгаан гэхээр хизээ нэгэн цагт бол яг Бямц цаг тах ч юм уу те Балжины баяр бол орхол байсан баг. Зүгээр яг сүүл татар кино гараад. Тэгээ манай Кубанагийн дүрийг Балчика бол аимшигтай гой гаргасан. Хамгийн гол нь тэр киног үзэл ерөөсөө хамгийн түрүүнд шууд ноёнслээд орж ирсэн байхгүй. Бүр ингээд бүх сценүүд амар адилхан. Бүр рил нь явдсан шүү дээ. Тэг ямар амар адилхан юм бэ гээд. Тэгээ яг тэгээд би за ер нь бол ав хоёр орол үнэхээр гоё юм байна гэж таад тэгээд зочдоо урьсан байгаа. Тэгээд урилгын маань хүлээ авч хүрэлцэн ирсэн хоёр зочинтой маш их баярлалаа гэж эхлээд эхний асуултаа сайн байна уу юу байна да сүүлийн үед ажил төрлөн сайн уу да гэж эхлэе да. За подкаст Кубанаг ярьж эхэлсэн чинь Кубанагийн хүчээр чивтээр одоо Кубана гэдэг дүртчээ тоглосноор бид тэр хоёулаа аав хоёулаа өргөцсөн юм байна. За тэр кино би бас үзээд юу л би залуудад тоглохгүй байлгүй. Паник лүү. Би энэ кинонд чинь юу л орсон бидэг бол эргэлзээд байна. Тэр нь юм бэ зүгээр. Ер нь бол нөгөө адилхан ийм паланууд дотор тэр битэр чинь миний залуугийн Балжины минь Кубана хоёр чинь энэ Антомоныг адилхан байгаа даахгүй. Эргэлз өдөр. Тэгэхээр хүмүүс чинь хүш залуу яг аав маа гэдэг. Тэргээрээ бас их хүмүүсийн сонирхлыг татсан баг гэж байна. Би нөгөө уусаа ноёнслээд үзэж байгаа л тавалцахгүй ус. Бас характер ер нь адилхан байна. Гэтэ ер нь амар гоё байсан. Тэр рилиг ингээд нөгөө хийсэн бас залууд баярлаа гэж хэлмээр байгаа байхгүй юу. Яг тэнд болж байхад бол тийм адилхан сценүүд үйл хөдлөлүүд байна гэж ус бодоогүй шүү дээ. Тийм ямар ч тийм мэдээгүй. Тэгээд тэр рилиг гарсны дараа харангуудлаа ёо тийм биш тэгээд би өөрөө ч гэсэн. Би тэрийг болохоор бүр адилхан бүр зориудаар тавьчлаа гэж харагдсан. Тэгвэл цаанаасаа тохирол тэгж таарсан. Тэгээд тэр нь аягүй гоё найс байсан. Вау гэж одоо ямар сони ингээд. Тэгээд тэр банда тайлж мэлж байгаа, тэр зангаа янзлж байгаа энэ тэр. Тэгээд бас тэр нөө хослуулж хийсэн нь өөр аягүй гоё болсон баг л та. Тэр тэгж л бодчих. Таныг Бяги ах гэдэг удаа авчи тий. Тэг болох байхаа. Болно шүү дээ. Юу Бяги ахын дүрчин болохоор нөгөө нэг ноён солиод тэр паник шүү дээ тий. Тий. Паник гэдэгдэг шүү дээ. Тэгэд ер нь паник дээр тоглож байгаа чи та одоо хэдтэй байсан юм бэ? Би чи ер нь карьер орой эхэлсэн шүү дээ. За одоо ярих юм бол одоо за 19-тэй 18-тай 10 дугаар анги төгсөөд 1 жил төмөр зүйн техникум сурсан байгаа энэ хүн. Тэнд машин механизмын механикчаар суралцж байгаад. Тэгээд хичээлдэж байгаа сонирхолгүй.
Тэгэнгүүтээ цэрэгт яваад зутгаад тэгээд зутааж л явсан гэсэн үг л дээ. Сонирхолтой хичээл байсан. Сонирхолтой учраас. Тэр цэрэгт 3 жил байсан. 3 жил байсан. Хамгийн сүүлчийн 3 жил. Хамгийн сүүлийн 3 жил. Хамгийн сүүлчийн 3 жил. Тэгээ ингээ хэдэн жил? 4 жил. зүрх. Тэгээд халагдах жилээ Багшинэдийн кинодрам гэж тухайн үед одоо суушмс гэж байгаагүй шүү дээ. Багшинэдийн дэрэгд кинодрамын анги гэж байсан байхгүй. Тэр ингээд шалгалт өгтийн нэг аз тохиогоод тухайн жилдээ яг халагдаад. Тэгээд тэнд нь орж тэнцээд тэгээд 4 жил сурсан. Ингээд 8 жил. Төгсөнгүүтээ одоо илгээлт авсан гэх юм таашааш. Ер нь зүгээр Багнуур руу нэг 2 ахтайгаа театр байгуулна гэсэн дөргөөд сэтгэлийн хөдлөлөөр Багнуурт очиод тэгээ Багнуурт ч биш 7 жил гарan бараг 8 жил шахуу болсон байлаа. Тэгээд ингээд нэг 4-4 10 хэдэн жил өнгөрч байгаа. Тэгээ 30 гарцсан. Тий, тэгээ хотод 30 гараа явчихсан. Тэгээ хотод ирээд театрт ороод театрт орчоод байж захтаа би чинь энэ солиот гэдэг кинонд орсон байгаа байхгүй. 2003 он. Театрт орчоод 3 жил 4 жил шахуу болж орсон гэж бодохоор би бол хэдэн жил болж байна. 36 тавьцаа. Ноён солиот тоглож та жүжигчнээ карьер эхэлжсэн байна да. Гэт бодоход Тэр чинь 2002 оны кино гэдэг шүү. 2003. 2 шүү дээ. Яг гарах 3 үйлдвэрсэн. Тийм үү. Тэгээ бодоход ер нь зүгээр би одоо бас залуучууд хэлмээр байдаг. За 18-таа сургууль төгсөнгүүтээ суушд ороод 4 жил бол төгсөөд ажиллаад нэг 3 жил ингээд 7 жил ч юм уу те. Тэгээд 26 7-таатай амтэр яарад л энэ. Гэхдээ цагийн хугацаа бол хурдтай байна л да хөгжил гээд бодоход бас зүгж биж магадгүй. Гэхдээ карьер бол ер нь оройтгүй юм байна гэж би бол ойлгосон. Тийм. Тэр хугацаанд би яаж явсан гэхлээр тэр соёл урлагийн дээд сургууль төгсчхөд тэр 7 жил хөдөө орон нутагт ажиллаж байх үед энэ төр чин соёлын ордон гээл ингээл арга зүйч найруулагч гээл ингээл явж явах асар их амьдрал суралцж байгаа хөө амьдрал. Тэгээд нэг зах зээлийн яг эд сайхан хүнд хэцүү үе чинь тэнд нэг картны систем энэ хүч одоо хөрөх юм гамбрын хөвгт шүү дээ нэг шүү. Тийм гурил ингээл тос байхгүй. Гурил болго баг ингээд хальцуурсал халааж малааж ингэж хоолгүй борцох гамбар болгож. Ер нь хэцүү үе байсан шүү дээ. Бүх юм карттай байсан. Тэргээр чинь жоох. Тэгээд бид нар чи тийм юм үе туулаад явж байгаа нь уран бүтээлч манд болохоор амьдрал үзэж байгаа байхгүй. Амьдралын чанар чансаа мөн чанар доо юу гэдгийг утгач байдал юм гэдэг юу амбиц карьер марьер овшоо байхгүй шүү дээ. Тэнд чинь зөв итгэл юм бодвол цалин мөнгөнд тавигддгүй энэ байсан үзнэ ам зогоохын тулд амьдарч байгаа юм чи юу урлаг соёл одоо кино театр юу подкаст юу тийм бодох сөхөж байхгүй юу одоо энэ орчин үеийн технологи тийм үе дунд бол тэр нь гэхдээ гайхуулж байгаа юм биш. Гэхдээ миний туулсан үе бол миний л үе шүү дээ. Одоо үе бол одоо л үе шүү дээ. Тэгээ бидний хооронд бол яг нэг цаг хугацаанд амьдарч байгаа ахмад уран бүтээлч гэх юм уу, дунд насны уран бүтээлч гэх юм уу, залуу халуун эд эрчтэй өвчтэй насн дээр явж байгаа залуучууд та бид нар ингээд өнөөдөр энд ярилцаа сууж байгаа энэ агшин л гоё байхгүй. Тэгээ оройтдгүй юм билээ шүү карьер хөөхт бас. Сургаж их уу гайгүй юу? Сургаагүй ч тийм. За амьдралаар ярьж байгаа. Карьер орой ихлээрээ гэсэн яриад тийм. Наа хэзээч оройтдгүй юм байлаа шүү. Тэгэхээр манай энэ удаагийн дугаарын хамтрагчаар Mompay-ийн Travel Sim бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Та бүхэн өвөл болоод гадагшаа аялалд явах гэж байгаа бол Travel Sim-ээ Mompay-ээс авах боломжтой. Та бүхэн Mompay application руу ороод за бусад гэсэн зэс рүү орсноор за энд Travel Sim гэсэн хэсэг байгаа. Travel Sim гэсэн хэсэг рүү орсноор та бүхэн за аяллахаа Travel Sim-ийг эндээс та бүхэн eSIM-ийн худалдаа авах боломжтой болж байгаа юм байна. За тэгээд за нэгэн урамшууллыг зарласан байгаа. Тэр нь юу вэ гэхээр та бүхэн Mompay Travel Sim-ийг авснаар 15% буцаа олголтыг авах боломжтой болж байгаа юм байна. Ингээд манай хамтрагчаар Mompay Travel Sim бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэрч 36 яг хэдтэй тоглож байна? 36 таа чинь Габи ч одоо 30 37 яг Габитэй жицээ ухта ихний кинонд байгаа. Яг хэлж болох нь шүү дээ.
2-7 оны өмнө 37 хүрсэн байна. Одоо яг эхэлж болох юм шүү дээ. Оройд үг байгаа шүү дээ. Би бодлоо би ч чадахгүй шүү дээ. Жижигж бичиж чадахгүй. Одоо чи нэг 2 жилийн дараа бол бид орох ингээл Үу тийм тэгэхээр чин тий 37 гэдэг чинь нэрэл орой эхэлж исэн байх шүү тий. Габиг наснд эхэлж исэн. Юугаас нөгөө Iron Man-ы жижигчин чинь бас сүлд ихсэн шүү дээ. Амар сүлд ихсэн. Гэхдээ яг зүгээр надад бол харагдах өнцг нь ингэж бодогдоод байдаг байхгүй юу? 37-таа ингээд эхэлсэн яг карьер явд шүү дээ тий. Тэгэнгүүт нөгөө нэг ноён сүлээд гэдэг тэр кино одоо хүртэл яригдж байгаа нөгөө мөн чанар нь байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт хүссэн үсээгүй ер нь манай мэрэгжил өөрөө нэг юм нас яваад юм үзэх тусмаа л нөгөө тэр хүнээс гарч байгаа характер, харизмач гэдэг юм уу те одоо илүү ур чадвар нь илүү кул одоо юм урт хугацааны имийг арай жоохон бий болгоод байгаа болов уу гэж хараад байгаа хгүй. Түүнээс яг 26-та, 20-та, 22-та кинонод тоглолдог шүү дээ. Тэнгүүд нэг тэр төвшөнд хэрвээ суралцсан гэдэг чинь арай өөр юм байна. Хэрвээ яг 20-д тоглосон бол бас арай өөр шал ондаа гарах яг ярих байх тий. Дүрээ арай өөр байх бас гэж тий. Тий яг үн. Тэгэхээр ер нь уран бүтээлч нэг ухаантай байлсан юм шүү дээ. Ховзын ажил гэдэг юм байна таахгүй. Кинон тоглох, жүжиг тоглох, тодорхой нэг дүр тоглох юм төр ч юм бол цаанаас нэг тийм ховз яал байдаг. Би бас яг энэ кинонд чинь орохдоо энэ гол дүр төрөж орж ирээгүй шүү дээ. Нэгдүгээр найруулагч. Нөө зөө. Ерөнхий найруулагч баталцаах. Тэгээ би нэгдүгээр найруулагч. Тэгээд зохиол дээр ажиллаад өдөржлөн төлөвлөгөө, уртын төлөвлөгөө мөн юм. Тэгээд нөгөө зохиолч дээр бас өөрчлөлтийн наваач өгөл нөгөө хоёр найруулагч зохиол ширээнд гүсэн хүмүүсний тиймэрхүү. Тэгээд жүжигчтэй дуудах муудах за тэдэнд цуглах юм шиг тийм ажил хийж байгаа. Тэгсэн чинь гол дүрийн жүжигчин маань хүндэт их шалтгаантай болоод нэг хөл зовлон таарлуудаа хөдөө байдаг. Явахаас өөр аргагүй. Тэгээд нэг камерман чи хугацаатай төрөөс тэгэнгүүт чинь л баталцаах бодож байгаа шийдсэн юм шиг. Нийлээд за 2-3 онц мэйсэн бодож. Одоо чи юу гэж тээ. Айж пал хийж байгаа юм чинь. Гэтэ дотор баярлаагүй юу та? Яг пал хийчихэд тэгшээ нэг жүжигчнэр төгссөн, найруулагчаар төгссөн гэдэг утгаараа юм. Үзээд алддаг юм билүү гэж бас бодогдсон юм билээ. Ааха. Тэгэл гэлсгүй чи чадна. Би бол баталцаах чинь над айгүй юу хайртай байхгүй юу. Бүр оюутан байх дипломын жүжиг хийж явах энэ чинь надтай бүр аль үжид танилцсан. Их дотн болцсон хатуус харьцаа үүссэн битэрт чинь. Надад их найддаг энэ төр юм ер нь тиймэрхүү байсан. Тэрний өмнөх киноч бас нэг зүрхэн шивэнс үг чинь. Би найруулагч. Тэгээд тэр мухар азар дүр дээр нь тоглосон шүү дээ. Өмнөх жилд хийсэн кинон дээр нь. Тэгээд 80 жилийн тэр надад шууд тулгачдаг. Тэгээд за гал хамгийн гол нь би тэрэн дээрс нь олзуурах чинь зохиол дээр сайхан хөрвж чадсан өөрөө бүгдийг мэдсэн зохиол авцсан байсан учраас дүрийг ерөнхийдөө нэг ойлгоцсон байсан. Тэгэл за зураг эхэллээ. Тэгтэл эвгүй юм чи анх удаа ингээд киноны гол дүрдэг чинь. Баярлах сандрах хоёр зэрэгцэл ингээд бом баяр балдууныг балмагдаал ингээд тэгэд нэг сценээс амар айжсэн байхгүй би. Тэр нэг толтой ирдэг гэсэн. Тэр чинь 3 минут 27 секунд байдаг баха. Нон шот тахгүй юу? Нэг рек юм шиг тийм. Нэг рек тий. Тэгээд тэр сцен дээр би хайжсэн. Хүн сцендээ тухайн дүр дээр бол энэ чинь ойлгомжтой тайлах юм байна да. Би ч одоо тэгээд орохгүй бол яана. Нэг дүртээ орж өгөхгүй бол яана. Ер нь бол би оюутан бахын нэг тайшин дээр уйлчвал сайн жүжигчин гэж хүмүүс нэг яриад уйлахаар л гоё. Тэрийг хараад би гайхдаг ус. Би уйлахгүй бах. Уйлах тийм бодол төрөг бах чинь заавал уйлахч одоо яс хэцүү юм битээ энэ гэж боддог гэсэн байхгүй. Ер нь бол тэгээд тэр чинь шалтгаан гэдэг юм байдаг шүү дээ. Байдаг юм бэлээ. Зүйлд нь бодоод үзэхэд. Тэгэл тэр чинь жирэгчсэн чинь л эхний нэг өдөр зураг аваад хоёр дахь өдөр зураг аваад гурав дахь өдөр энэ зураг авна гэж байгаа байхгүй. Баталцаах нань жахан хоош нь тавьж байгаа авч болохгүй юм болох. Жохоо чигдрээд хэлдэг. Бараг тийм л юм ярьж байгаа. Камерын өмнө жахан би барай тавигдаад тухайн л аяг юу яриад байгаа чи бид нар чинь тэр нойлог түрээсэлсэн байгаа. Тэр авахгүй болохгүй тэгэхгүй болохгүй тэр чинь соёлын төвөргөний доотлын нойл гэж байдаг шүү дээ. Тэр нойл тавсан байхгүй. Тэгээ тэр байгуулагч одоо дараагийн тоглолт мөгдөг шахтай айгүй гэж юм. Ялч жоохон альбом хүчээр орж байгаа юм чинь. Тэгэл тэрэндээ ч юм уу мэдэхгүй. Тэгэл айж тоглолцсон доо ч юм уу. Тэгэл мотор экшн гэдэг юм чинь л тэгэл
Өдөө анал дайрахаас урахгүй болж. Тэгсэн чинь би 50-аад явж муугаал ингээд. Тэгэл тэр чинь болчихсон шүү дээ. Ерөөсөө тэр бол нэг л авсан. Тийм өөр. Нэг л авсан. Тийм үү. Дублдэг. Амар. За. Батулзын ах гэж Тамирын аав мөн үү? Тийм мөн. Фантастик Тамирын. Би тэр үеийн кинонуудаас надад ерөөсөө сэтгэл буусан яг 3 кино л байдیں۔ За нэг нь бол нөгөө нэг Боёо ахын тоглолдог Бүтлгүү новш гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тэр чинь бас үе гарч тэр хавцаа гарч ирсэн баг тий хаа. Хавцаа. Арай өмнөхөн гарсан тий. Бүтлгүү новшийг би маш их сайн сандیں۔ Тэгээд юуг сандгийг? Ноён солиот. Ноён солиотоос гадна нөгөө юуг ядуугийн зовлон. Тэгээ ноён солиот. Энэ гур бол ерөөсөө надад бүр ингээд яг тэр үеийн кинондаас хамгийн бас амар хүчтэй болсон кино байхаа угаасаа тэр гур бол тий. Ядуугийн зовлон бас амар байсан. Яа, тэр миний амьдралд үз хамгийн амар. Тэр үнэ юм уу? Би бол мэдгүй зүгээр шуум сонсон. Ядуугийн зовлон анханасаа амар шиг кино биш байсан. Хүслэх нариусан шүү дээ тий. Үгүй тий. Ядуугийн зовлон анханасаа амар шиг кино биш байсан. Хийж дуусчаад монтажлсан чинь тийм болцсон гэдэг. Тийм амар. Юу асах вэ? Хийж дуусаад монтажлаад гэртээ ерөөс амар шиг кино гэж одоогүй дайрагч. Тийм болцсон байсан. Уул нь бол тэр чинь ингээд нэг ээж нь хүүдээ тий өв хөрөнгөө үлдээх гээд тэгээд чадаагүй нас барцсан юм эмгэнэлт драмын кино байсан. Зохиол нь бол тэгээд явц дундаа аим шиг нь болцсон гэдэг байгаа байхгүй. Тэгээ сэндэр ихч мэгч чи одоо тэгээд зүгээр л хүн зүгээр тэр бол нэг бодлын хэсэг байгаа байхгүй. Уг нь бол нэг тийм айлгах гэж байгаа шүү дээ. Тэгж сонссон. Тэгтээ яг жок гэж магадгүй л дээ. За арайчтай жок үл яг ёо. Тэгтээ магадгүй. Одоо тэгээд ихийн одоо юун дээр жишээлбэл таны бүтээсэн дүр байгаа шүү дээ. Панк гэдэг дүр байгаа шүү дээ. Энэ одоо таны ер нь бүтээж исэн дүрүүдээс таныг ер нь хамгийн их олон танилж чадсан дүр гэж та өөрөө боддгоо. Эсвэл өөр дүр бий юу? Гүэ. Ер нь тэгээд одоо ингээд эргээд бод харцсан байна. Ганцхан ноён солиотор намайг ер нь хүмүүс мэдсэн. Энэ миний одоо олонний танил болгоход яасан дүр гэхэд би бол энийг бол бас нэг тийм баталтайгаар тийм гэж хэлж чадахгүй. Яг энэ ноён солиотын дээр салхитан бэ гэж үндэсний телевизэд бас нэг тий, салхитан бэ тий. Энд чинь бол 6-7 юм жижигхэн хэсэг хийгдсэн. Чи нэг 15-20 минутын л байхгүй зохиомж байхгүй. Энд чинь бол 3 жил явсан. Орон нутагт бол намайг ер нь ноён солиот гэхээс илүү салхитан бэ гэдэг чинь тачингууд. Төв суурин газрын бол солиот гэдэг. Та жишээлбэл сүүлд татарыг үзсэн үү? Үзсэн гэж байна тий. Татар жишээлбэл таны хувьд ямар кино болсон? Бас Кубанагийн дүр танд ямар санагдсан бэ? Татар Bad Boy гэдэг нэг урдны нэг кино нэгдүгээр ингэн амар асуулт. Татар ихнэ тийм ээ. Ямар болсон бэ? Киноны хувьд бол зэгчтэй эмгэгчтэй зураг авалт бол дажгүй зүгээр зохиолын хувьд л жаахан дутуу боловсруулсан болов уу гэж би бол бас дотор бодсон. Тийм үү. Тийм зохиолын боловсруулалт гэдэг юм биш үү те. Тэр жаахан дутуу байсан байж магадгүй гэж бодож. Өшөө жаахан хугацаа байгаад ажилласан бол энэ өшөөч гоё хүчтэй өшөөч хүмүүсийн зүрхийг савлуулахаар бүтээл болчихсон багтаа л гэж миний зүгээр мэрэгжлийн үзэгчийн хувьд шүү. Мэрэгжлийн үзэгчийн жирийн хувьд ч мэрэгжлийн одоо уран бүтээлч тэгж дүгнэж байгаа. Үзэгчийн хувьд бол уурч байсан зорилгоо биелүүлсэн кино. гэж хэлээ л дээ. За дүр энэ тал дээр бид ярьж байгаа юм биш үү? За юу ч энд магтаж яриад гарч гаад. Муулахаар гараад бол идэхгүй аваа. Энд зүгээр сайлцдаг уу гэдэг. Яг тэ одоо нэгэнд одоо нэг амны байвал уушиг нэгж. Би хүүдээ тэр татарын тэр Кубана дүр дээр авч явсан шугам тэр дүрийн одоо илэрхийлэл дээр би бол хүүдээ бас тодорхой хэмжээгээр дотроо баярлж байгаа юм. Гэхдээ миний багшийн нам биднэрт сургагч нэг зүйл бол магтаал оройтдгүй гэж нэг үг гэдэг. Би хизээч үг балжин магтдаггүй. Хажууд нь магтах дурггүй. Энэ ч надаас магтаал нэг сонсдоггүй. Магтаал шүүмжлээс сонсдоггүй. Тэр юу ч сонсож байгаа. Тэгээд
эн чинь эд сургууль оюутан сошин оюутан байгаад төгсөөл диплом. Тэгээ би ч одоо яаж дуугаа авах юм мэдээж. Бас нэг аав нь байна да. Тэгээ адилхан нэг мэрэгжилтэй болох гэж байгаа юм чинь дуурна ч дээ. Тэгэнгүүт миний ч аав таны үе чинь арай өөртөө гэх юм би шууд дуугаа олчдаг гэсэн. Тэгэл би ойлгосон өөрийгөө. Миний үе биш юм байна. Тэгээд юм дуурхаа болоод тэгсэн чинь эн чинь сүүлдээ аваа хоёулаа нийлж юм хийвэл гэж яриад эхлэв юу лээ гэд анзаард юм л юм чинь. Тэгээд эрэнгүүд эн чинь нэг мэрэгших тал руугаа мэрэгжил руугаа орж эхэлж байгаа юм. Тэгэхээр надад бас жоо оромтой. Тэгэхээр юм зааж өгмөр, юм хэлж өгмөр, туршлагаасаа хуваалцмаар дор хойч нэг муу юм ачсан зааж өгч штэ. Тэ. Ямар нэг юм чинь сайн муу хоёр тал байгаа штэ. Тэгээ нэг жүжиглэгч чинь бас сайн муу юм байж л байгаа штэ тэ. Тэгээд баггаан шиг төсөвтэй Америк ачаалтай дүрийг бол бушуухан шиг ингээд жүжиглчих юм уу яах юм гэдэг шиг тэ. Тэгээ муу нь юу ах ерөн зүгээр энэ уран бүтээлч байхын гол эзэн болж нь өөрөө учраас би бол уран бүтээл тал дээр л харилцсан санал солилцох хэрэгтэй болохоос биш. Балжин нэмийг одоо мундаг байна. Чи бол жүжигчин болохгүй юм байна ч юм уу. Тэр талаар огт тийм битээр хоорондоо тэр талаар ярилж байгаагүй. Ганцхан зүйл би хүүг балжин нэмийг бас жаахан яадаг. Одоо хүүг ингээд жүжигчний сургуульд орчоод бямжхтэй хөхт бягийн хүүгээд балжин гэдэг нэр нь байхгүй болсон би нэг анзаарсан байхгүй. Тэгэхээр энэ чинь шаараа чинь дотроо бас нэг тийм хайрлаж байгаа юм чинь. Юм чигч бодох юм уу? За нэг өрөвдөж хайлаад тах нааш ер нь зүгээр. За миний хүнд асуудал тулгарч байна гэдгийг би бол тэгт ойлгож мэдсэн. Өмнөөс нь бас сэтгэл эмзэглэж ирсэн. Яг л тийм болт юм бэл. Одоо эдний ингээм золботын хүү хангал байна. Бас яг энэ үрчиг адилхан хөгжим цугд өгчөд Сүйс рүү орсон. Тэгэл золботын хүү бягийн хүү гэхэлэр миний хүү ямар ч үр хориолгүй болчихж байгаа юм шиг. Тэгээ аав нь жүжигчин байсан нь буруу ч юм шиг болчихгоо л тий. Тэгэнгүүт би юу ч хэлж чадахгүй л өөрийнх нь хүсэл сонирхол тэмүүлэл мэднэгээл тэгэл ингээл залбираал ардна. Тэгсэн чинь явсараагаал тэгэл найзуудтай юм хийж нэгээл явдгийн. Тэгэл юу хийж яана гэл нэг тим юм хийгээд тэгэл яваал гэсэн. Тэгээ харин сая Кубана дээр тоглосон хүмүүс үзэгчид ер нь Кубана гэд яриад ирсэн чинь би бас юу ажиллаа шүү. Энэ ямар хүн болсон үзмөр санагдаад эхэлсэн. Яг нээлтэн дээр нь л ирч чадаагүй би дархан зурт байсан те. Тэгээд үзэхгүй бол насны юм болж байгаа гэж үзсэн те. Насны боллоо. За одоо тэгэхээр Балчикагаас жишээлбэл сая ярьж штэ те. Тэрний хөвгт энэний хөвгт гэдэг хараа амар хэцүү байдаг гэдэг. Тэр завсаа ер нь хэцүү юу? Хэцүү байсан. Хэцүү байсан шүү. Зүгээр нэг юм л одоо зүгээр ингээд бодонгууд яг тэр үе чинь бид нэг юм хувь хүмүүсийн юм хамгаалтаа тавьж сураагүй байсан үе байгаа байхгүй тий. Бүх юмд юм амар цоо шин тэгэл нэг амар итгэмтгий гинэн гэх юм уу. Яг тэр үед нэг юм хин нэгний далбаандар байгаа юм шиг мэдрэмж авах тий. Аль сүл ингээл нэг юм тусдаа би баймаар байх чинь гэсэн нэг тийм бодол төрүүлэх үз. Одоо гаднаас бол юм нөлөөнүүд ирж байгаа тий. Тэр үед бол жоохон хэцүү байсан. Тэгэл ер нь жүжигчин болох шаардлагагүй ч юм тий. Одоо ингээл лаптер хитрхээ адилхан тий. Тэгэл одоо ноёнслээд ингээл үзэл одоо би одоо тэгээд одоо аавгаа даахгүй тодорхой гэл тий. Цац юм болох уу ч гэх шиг тий. Тэгсэн мөртлөө ингээл цаанаасаа нэг юм сэтгэл зүрх ингээл нэг мурлаг руу дуудаал ингээл нэг юм чинд байх ёстой штэ ч гээд байгаа ч юм шиг тий. Тэгээд тэнд нэг юм цалгардаал юу гэдгийг нэг юм өөрийнхөө өнцгийг олж чадахгүй байсан үе байгаа. Ягаад тэгэхээр нэг үг дааж сураагүй нэг юм хамгаалт хийж сураагүй тий. Эндээс гараад загнуулчаал гараад заас миний амьдрал гэж бодож чаддгүй байсан байгаа аахгүй юу ер нь. Тэгээ тэрэндээ жоох ингээд нэг шарлахын цаашаа жоон тэрэтэй. Тийм тэрэтэй. Нэлээд жоон тэрэтэй. Нэлээд тэрэтэй тэрэнд чинь ингээд нэг юм хэцүү шүү дээ бас тий. Тэгэд ингээд яг тийм юм бодоо байж ангууд хүмүүс бүр араас нэг ямар автах адилхан юм бэ гэл тий. Яах хэвтэй болоо. Нэг нь ингээл те за миний одоо аавыгаа даахгүй юм ч одоо жүжигчин бол нэмэр байгаа юм бол тэгж аавтайгаа адилхан ингээл
Тэр нь чинь ингээл жоон сэтгэлээр гутарсан байж хатал гаднаас юм жаргалтай хүн орж ирэл шууд нэмэлтээ бүү ийм амар ардгаа адилхан байна гэж байдаг. Нэг тийм үе байсан. Одоо болонгууд нэг юм яг сэтгэл зүйгээ тогтоод хувь хүн болоод төлөвшөөд эхлэнгүүт чинь энэ чинь харин ч нөгөө нэг эсрэгээрээ те бүр юм бахархах ёстой зүйл байгаа байхгүй юу. Тийм бүр тийм ээ би яллаартайгаа адилхан те гэх ёстой гэдгийг яг сүулт л ойлгож байгаа юм л да монхог би. Тий. Одоо бол энэ амар тийм гоё штэ бүр ер нь бол тэгж ярьдаг штэ монголчууд ч нөгөө хүүн аавынхаа хийгээгүй гүцэнэ гэж те. Тэгээд юу гүцээ гэж мэдчихгүй гэдэг шиг те. Би бол лил соёо солиот. Гэхдээ штэ те одоо жишээлбэл хүн аавынхаа карьерийг давчвал аав нь л баярлаа шүү дээ. Тийм биз дээ тий. Үнэн дээр. Тий, тэр л шүү дээ тий. Толондоо маш сайн үргээ гүйтгсэн байж тэгэхээр тий. Тий. Гэрийн даалгавраа маш сайн ээж ин л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо бол төрүүлсэндээ баярлаа. Тэгээ одоо тэгээд сая би багш нар тэгж хэлсэн гэж хэллээ шүү дээ. Мартал оройтгүй. Тэгээ одоо бас нэг захиас байгаа. Тэгээд үзэгч олонных нүдэн дээр, үеийнхнийх нүдэн дээр хэлчихье. Хамраас өгч болохгүй шүү. Тэр айгу хэцүү зүйл үү тий. Үнэндээ энэ бол зөвөр балжирмд хандж байгаа юм шиг болж үнэндээ бол хүн ямар ч амжилтанд хүрч болно. Тий. Амжилтанд хүрэхгүй ч байсан. Чи өөрийнхөө дуртай юм хийгээ явж байгаа бол тэр жаргал нэгдүгээр. Би бол тэгж л боддог гэсэн. Тэгсэн чинь амжилтанд хүрсэн. Тэгсэн энэ миний одоо л ойлгож байна да. Ер нь одоо ч ухаан арга цагч болж байна да насны. Podcast room-ийн хамтрагчаар XM Broker бид бүхэнтэй хамтран ажилладаг үлээ. Тэгэхээр за XM Broker-ийн харилцагчид маань за найзуудыгаа ураад нэмэлт орлого олох боломжтой болж байгаа юм а. Ингээд та бүхэн за амжилттай урьсан найз бүрээсээ $40 урамшууллыг авах боломжтой. За энэ бол ер нь хязгааргүй штэ. За тэгэхээр та яг одоо тантай адилхан ижил сонирхолтой найзуудыгаа ураад үзэх үү. Та бүхэн description хэсэгт байрлуулсан линкээр ороод дуршаад үзэх боломжтой. Арилжааны шимтгэлгүй Монголдо хамгийн өндөр урамшуултай брокер XM Broker. Жүжигчийн хүний өөхөд жүжигчин мэрэгжлийг сонгохоор ер нь яат юм бэ? Та жишээлбэл одоо ингээд хүүч одоо ингээд жүжигчдийн мэрэгжлийг сонголоо гэдэг анх хэлж яхад танд ямар байсан? Бас дээр нэмээд хүүхэд нь бас энэ замыг ингээд яагаад сонгох юу? Эсвэл бол одоо өөр зам сонгож болох байсан уу? Яг үүндээ нэг жүжигчний мэрэгжил сонгоход алмаар санагдсан аа. Дургуул шүү дээ. Ямар амар ирдэг. Би өөр шал хамаагүй юм ярьж байгаа. Зүгээр ингэсэн байхгүй. Ер нь би жүжигчин болохоос өөр сонголт надад ер нь байгааг баха. Ер нь магаас л болно гэж боддог. Тий одоо ингээл ухаан ороод тий ухаан ороод хамгийн түрүүнд мэдрүүлсэн юм хүчтэй зохиолтууд жүжиг байсан байхгүй. Драмын жүжигүүд тий. Тэгээд кино тэгээд нэг ингээл ажил ихтэй учраас хүүхдүүдээ ийшээ тийшээ дагуулж явна. Тэгэл очисон газар драмын театр нэг киноны ийм студ тэгээд үзэж харж байгаа ер нь орчин нь тийм болчингууд нэг тэрлүү ингээд нөө ховсчдаг юм байна. Хүүхд чинь нөө шин болохоор ч юм уу цоо шин болохоор шууд инсталж чинь шууд ингээд хуулж байгаа байхгүй тэр чинь. Ер нь энийг чинь 5 6 хэдтэй багт юм бэ? Драмын театрын нэг жүжиг мүжигт олон хэсэгт оруулсан. 2 3 шиг тэгээд оруулцдаг л өст Google явж байгаа үү. Тэгэхэд инсталл хийж мэдэхгүй байхгүй манайс. Тэг яг үнэн санжаас айгуу гоё тодорхой инсталл. Ер нь бол бага насны хүүхдийг кинонд оруулах, кино группийн дунд оруулаад урлагийн юмдах ойрхон байлгаадах чинь шууд тэр энерги рүү орчдөг байхгүй. Тэр чинь амар том энерги бид нар мэдэхгүй шүү дээ тэр энерги. Бүгд нэг юм зоригтой, бүгд нэг юм ансамблтай, бүгд нэг юм ажилтай байгаа шүү дээ. Кино групп гэдэг чинь тэр нэг тогооч нь шүү, жолооч нь шүү, бүгд яг нэг юм тим энергийн донд хүүхд орчхоор ингээд сонир байдалд ороод тэгээд ер нь багада кино минь тоглосон хүүхдүүдийг харагдах заавал урлагийн замналаар яваад байгаа байхгүй. Их нь тэгээ багада дугуйлангаар их явуулж моолаад энэ төр багтахаар яалчихгүй урлагаас дүүжигнэл зүгдчихдэг. Тэр одоо материалтай байна уу, авьяастай байна уу тэр нь гол биш болчихдог. Тэгэнгүүт тэгэл төлбөрөдлөл сургууль сурдаг юм шиг байна.
Тэгээд нөлөөлчихөр орчин нь бол яг тийм байхгүй. Тэгээ Балжирмж 2 3 удаа ингээд жүжиг мүжигт оролцсон байсан чи энэний дотор тийм үлдсэн байсан. Над анзаарахгүй би мэдэхгүй шүү дээ тийм үү. Тэгээ яг зүгээр ер нь яг өөрөөрөө бол яг тэр байх тэр нөлөөлсөн. А тэнгууд юу гэдэг гений хувьд гэдэг ч юм уу те жоох ингээ гений хувьд ингээ судалж модлаа жоох уншиж моншингууд одоо нэг намайг төрөх үйлдэх те үед манай хүн яг ямар шоу сэтгэл зүйн одоо темперамент тэнд ажиллаж исэн те ер нь яг юунд ингээ тархитлах их цаг цав зарцуулж исэн Ормоо Жулиета те тэр зүйл бас нөлөөлдөг байгаа байхгүй юу. Тэнгүүд нэг юм одоо юу гэдгийг яалчгүй ингээд тийм болохоор ийм болсон гэдэг нь ингээл цаанаасаа л тохиогоороо шинж тэмдэг. Одоо тэр үед аав цэрэгт байсан бол намайг үйлдэх үед цэрэгт байсан бол өөр байх мөн. Барилгачин болсон гэж байгаа. Цэрэгчин болсон барилгачин болсон барилгын цэрэг байсан гэс тээ. Тэгэхээр барилгын цэрэг тэр үед нэг эрэгтэй хүн юунд их сэтгэл санаа тий оюун бодол өгж гин бас тэрнээс нь зүгээр төсөл тий төсөлж байгаа. Энэ чинь бүр шинжлэх ухааны юм баггүй. Тийм шинжлэх ухааны талаас нөгөө талаас бол угаасаа төрөөд миний үзсэн хамгийн анх мэдэрсэн зүйл саварлаг л байсан болохоор тэгэл гарцаа байхгүй л орсон. Хэдвэр ангид байлаа надад юу яадаг чинь. Юу жижигшин бол. Тэгээ 8 дугаар ангид асуусан юм байхгүй. 8 дугаар ангид нэг асуусан. За ямар мэрэгчлэлтэй болох ингээд жүжигчэн л гэсэн угаасаа тэгэл ер нь яг жүжигчин бол ингээд шийтсэн цаг хугацаа их юм бол 6 настай та шийтсэн. Бүрөө 6 настай. За би угаасаа жүжигчин болох юм байна гэж бодсон. Шууд л ямар ч эргэж буцалтгүйгээр тэгтээ. Тэгээд 8 дугаар ингээд надаас сууд би тэнд нэг хэрэгэлцэхгүй зүгээр жүжигчин болно гэж хэлсэн. Аав тэр үед юу ч яриаггүй орхисон намайг. Тэгээд төгссөн чинь асуусан байхгүй. Яг төгсгчил нөө яэш миш болоод ингээд божигнаа гэсэн. За минийхөө за одоо мэрэгжил яа хийж бодож байна. Тэгээд намайг жүжигчин болно гэж бодохгүй л байгаад байсан юм шиг байна. Тэгээд тэгэхээр би дахиад жүжигчин болно гэдгсэн чинь за хоёулаа тэгж ярихгүй. За хоёулаа тэгж ярихгүй гэдэг тэнгуүтээ яг нөө би ч нэг багасаа нэг жоохон гимнастик бүжиг зурж мордог байсан байхгүй. Тэнгүүд нэг урлагтай ямар ч нэг ойрхон байгаадгаа нэг юм мэдрэмжээр ойлгосон юм шиг байна. Тэнгүүдээ нэг санал болгосон юм. За аавд нэг юм 2 сургууль байна. Нэг нь Орос руу Куклтын театр, нэг нь Герман руу нүүр хувиргагч. Тий. Яг гоо надад Герман руу нүүр хувиргагч бол гоё санагдсан. Ер нь одоо герман ч бас мейкап амар штэ. Тэгтэл угаасаа л жүжигчин болно гэж бодсон байсан болохоор аль нь ч сонгоогүй зүгээр за аав бол ямар ч дургу биш шүү гэж бол ойлгосон тэрнээс нь. За намайг ч юу оруулахгүй нэ. Яадаг юм бэ те. За яах вэ? Шууд гацчих юм чинь. За аав бол угаасаа жүжигчин бол шууд эсрүүцэх юм байна те. Гэж бодоод байжсэн чи азар Цэлмэг тэнгэр гэдэг кинонд шивэд рүү яваад гэсэн байхгүй юу? Яг конкурсны үеэр. Тэгэнгүүт л нэ. Тэгэнгүүт нь явчингууд нь ард нь яхад сайхан наригддаг юм багцсан. Тэгэл тийм л үйл явдал болсон да. Азар хувь зээл байхгүй. Тийм хувь зэ ерөөсөл хувь зэ. Би байсан бол сүйш рүү оруулахчгүй. Та нэр оруулахгүйсэн. Оруулахгүй. Би яач чичрээд оруулахгүй юу? Тий. Одоо энэ ороод жүжигчин болоод өнөөдөр хүрчин. Гэхдээ би оруулах гэж би амиа бодсон л амт байсан байгаа. Өнөөдөр Балжика ингээд жүжигчин болоод уран бүтээл рүү ороод ингээд явах чинь надад юу гэвэл чи жүжигчин болоод нэр төртөө надаас илүү гарна гэж байхгүй шүү энэ гэж бодох нь надад эцэг хүн байдгүй юм лээ. Тийм ээ? Ганцхан үуч миний амьдрснаар миний хүү явах ёсгүй гэж бодсон юм лээ. Тэгэхээр яах вэ гэхэл би эргээд энэ урлагийн талбарт чинь амьдрах хэрэгтэй болж байгаа. Продюсеринг, маркетинг, менежмент, кино зах зээл энэ яг мэргэжлийн талаас би энийг ойлгох хэрэгтэй болж намайг хөгжүүлэхэд бас түлхэж болж байгаа байхгүй. Тэгээд заавал тийшээ би ажиллах гэж хүмүүсийг яг мэргэжлийн байлгах гэсэн шаардлагыг баг хамт олонтой энэ ч дандаа багаараа хийдэг гэж шүү дээ бидний онцлогч нь. Ганцаараа хийжээч үтэл. Та нөгөө нэг зовлонг нь мэддэг болохоор тэр хэцүүсэн байна. Тийшээ би дайраад одоо та нар шиг ийм студийн дунд оронготод за нэг кино гээд зохиолч чана. Зохиолыг та нар бүтэн 6-аас жил нуухгүй яхаа зүгээр IP төхөн шүү дээ. Би нэг бол дотор үлийн зөвшөөрөхгүй л байгаа байхгүй. IP гэж юу вэ? Бүтээл биш юм уу гэж боддог л байхгүй. Тэр ч адилхан л хүмүүс шүү дээ. Яхаа зүгээр орчин нүүр кино театраас өөр л дөө. Гэтэ гой дууралт, гой тэр өнгө төрслийг
телевизээр бол үзэж хангалтдаг байхгүй. Театр шин дээр амьд юм чинь бас тэр нь гоё шүү дээ. Киноны тэр энэ технологиг бас мэдэрч үзэх чинь капитал гэдэг үстэй тэр 7-1 дуурч байгаа тэр surround энэ тэр бол амар болцсон байна одоо. Энийг бол бид нар энэ технологиос уцрахгүй л байх шүү дээ. Бүр зүгээр ээж хат мэдрэмж нөлөөлж эхэлж шүү дээ энэ техник чинь одоо. Тэгэхээр энийг бүр технологийн дагуу кино хийхдээ чинь мэрэгжлийн шаардлага тавьж эхэлж байгаа юм л да. Тэгэхээр зөрчилдөд эхэлнэ. Тэгэхээр ингээд гинт өөрийгөө хөндлөнгөөс би чинь өтөлж байгаа юм биш үү? Үгүй чинэрэг гэдэг ч юм ингээд жолоо татдаг. Гэхдээ цаад миний гол бодол бол миний өнгөрүүлсэн амьдрал ямар байсан юм бэ? Тэгээд тэр санснаар одоо нэгсэнд саяны 3-3 сагсаар манагч нэмэгтэй ингээд мөнгө аваад те өвчнөө шагнал дагалдлаа шүү дээ. Тэр чинь клубын системд орсон юм чинь. Гэтэл манай урлагт байхгүй шүү дээ. Одоо би голоод байгаа юм шиг л дээ зүгээр. Сая ингээл би нэг цол авлаа шүү дээ. Улсын баяраар, ард түмний буйнаар, Монголынхаа одоо энэ юугаар дэмжлэгтэйгээр. Тэгэхэд бол тэгэл зүгээр шагналал авч байгаа байхгүй. Энэ юу хэлэх гээд байна вэ гэхээр үр дүнгээ урлагт одоо өөрөө чинь хөрөнгө оруулалт шүү дээ хүний гоо сайхан оюун санаанд энэний төлөө бас нэг жаахан ёс зүй талаасаа ч юм уу зөв зүйтэй үнэлэгдэх үнэлэмж нь манай бидний одоо амьдарч байгаа улсад маань бас арай л доогуур үнэлэгтэй тийм дээ. Доогуур гэхээс механизм болоог хүн үнэлэгдэх нь бол яг үнэлж байна. Би ч одоо үнэлүүлэл энэ тэндээс шидэхгүй шүү дээ. Бэгаха чах уу бэгаха танд би нэг тийм юм уу энэ чинь таны машиныг бид нар бүрэн энэ чинь түмнэл хайр шүү дээ. Олонтойгоо явж ирсний л үр дүн шүү дээ. Тэр сайхан байна. Гэтэл яг мөн чанар нь бол хийснийхээ хэрээр хүн үр дүнгээ үр шим хүртэх ёстой шүү дээ. Энэ тал дээр яг манай механизм байгаа байхгүй би бол тэгж бодсон. Систем байхгүй. Би яг яхаа тэгж бодсон шүү дээ. Одоо сая та 7 сард гавьяат авсан шүү дээ тий. Тэгэнгүүт гавьяат ч бас нэлээд чанга очдөг цол юм биш үү гэдгийг би яг яах тэр ботсон шүү дээ. Нэг юм гавьяат гэхлээр нэг юм жоохон магадгүй нэг юм жоохон өнгөтцсөн юм шиг зүгээр санагдчихсэн чинь юу вэ чи үгүй юм бэ те би яг өдийдл гавьяат авч ин гэд чинь энэ чинь бас айгүй бас нэлээд базууртай очдөг бас зүйл вэ шүү би босон. Соёлын дэргүүн үү? Үгүй. Соёлын дэргүүн ч бас тийм шүү дээ. Ер нь шагнал бол бүгд тийм. Тоон гавьяат хаа ялтчгүй цөөхөн мэдтэй. Яг гавьяат ингээд олон. Тэнгүүд яг одоо ингээд угсаал нэг тийм яг мөн чанарын нэг гаргаж ирж байгаа юм шиг л болсон л да яг ийм ингүүж авуул одоо юу гэдгийг те мэдэхгүй. Үн цэний яг ийм зөв газар нь ингээд байранд нь аваачиж байгаа ч гэх юм уу. Ер нь бол харагдах байдлаасаа шүү дээ үзэгчдийн гаднаас харж байгаа хүмүүс за энэ одоо бидний хувьд бол яг миний хувьд ч юм уу sorry. Тэгтээ гавьяат стамстаал те ер нь бол нэг тийм сонирм биш. Тэр нэг амар сэтгэл хөдлөхгүй байхгүй юу. За яг ингээд өөх юм бол окей гэл те тэр нь түнс би ста анда гэл те нэг тийм сэтгэл хөдлөлтэй байхгүй те одоо аль аль татаа гэл те тийм сэтгэл хөдлөл байх. Ер нь бол би бас гавьяат авчих юмсан гэж бодож ирсгүй надаа би. Одоо зүрхэн шивсүү тоглолцоо. За би Бэрдийг хүүхд залуу диплом хамгаалчаад хүүхд залуучдын театрт Бэрдийг бас нэг саргаар нь тогложоод тэгээд одоо орон нутаг театр байгуулна гэж явчаад эренгүүтээ зүрхэн шивсүү ноён солио салхитамби гэд нэлийн ирчтэй ингээд ажиллаад явж байгаа үеийн дараа хүмүүст хөрснийг ингээд анзаараад тэрнээс хойш нэг 2006 7 оны үе ч юм одоо ч гавьяат авах болцсон юм шиг санагдаад л очмоор санагдаад энэ төр. Тэгж сэтгэл төрдөг. Тэгээд тэр үед надад өчөхгүй энэ төр аль тийм ээ. Сүүл рүү нь болохоор ах үеийнхэн гээд гавьяат алдарч болтоо болохоор гоё байгаа. За дөвнөр ч гэсэн аваад гоё л байгаа. Тэгээд тэр болгонд баяр хүргэдэг заримдаа баяр хүргэхээр заримдаа сүлд иччихсэн. Өөрөө нэг атархаад байгаа юм шиг байд орчих гоё. Айгуу те баяр хүргэхлээр өөрөө нэг ингэж яах гээд байгаа юм шиг тийм. Тэгэнгүүт чинь л одоо тодорхойлт энэ тэндээ шийдэх байдаг гэл баах юм да. Тэр мэрийг би мэдгүй. Тэгээ сүүлд нь ингээд бодоод би чинь 3 жилийн өмнө жах байна уу. Би энэ алдарч бол ерөөсөө
уран бүтээлч юмд бол хэрэггүй би бол нэг тоохгүй яахгүй шууд тэгсэн шүү дээ. Тийм баг энэ төмөр хэрэггүй байсан тэр баг тэгээд сошиал дээр би чинь зарлцсан юм чинь. Тэгсэн сая өгсөн чинь тэгэл авчиж байгаа байхгүй. Өгсөн юм чи? Тийм тэгтээ юу байхгүй. Олон түмэн дэмжлэг дээр Одоо би бол жишээлбэл тэрийг авч яхад тийм ээ. Энэ цол надад ингээд ирсэн гэдэг би бол тийм ойлголттой байсан. Ер нь тэгж ойлгохоор байсан шүү дээ бохжол. Тэгэхээр энийг би голж болохгүй юм байна. Тэгэхээр төр гэдэг бол өнөөдрийн нэг зүгээр монголчуудын одоо их хурал ерөнхий сайд ч юм уу энэ бол төр биш. Энэ монгол төр байхгүй. Монголын төрийн өмнөөс над төгж байгаа хишиг. Тэгэхээр би нэг голж шамлах нь миний хувьд бол ёс зүй хөөж яхах юм тийм. Энд чинь магадгүй надад одоо бид нар өвгдээчийн төр байгуулсан төр засаг тэр эзэн Чингис хүннүү одоо надад Атилла хаан гэх юм уу те Чингис хаан л өгч гэж би бол бодох хэрэгтэй байхгүй. Би бол тэр талаас нь бодож нэг хүндэтгэлтэй энийг хандах зөв юм байна гэж ойлгосон. би болохоор ингэж бодсон ш тахаа. Хүүе би цогтох чинь гавьяат биш байсан юм уу гэж бодсон ш. Яагаад чи би угаасаа гавьяат гэж бодоод яваадсан байгаа байхгүй. Мэдгүй миний зүрхэнд бол одоо ингэ сэтгэлд бол та алужины гавьяат гэж би бодоод яваадсан байгаа байхгүй тий. Тэгээ бүр тэр сүлд өгөхөр бөөх нас ямар чанга өгд юм бэ энэ чинь тийм амар даваа биш шүү гэж бодсон. Тийм юм залуучууд одоо та нар энэ бас нэг энэ завшааныг ашиглаад л гээд одоо та соёлын дээр гүү гэж тэгж штэ тий. Ер нь шагналын төлөө бид нар бүтээл хийж ажиллаж амьдрах юм өөрөө жаахан. Тийм юу биш, онц биш шүү. Шагнал оройтхгүй гэдгийг би үзүүлэх гээл амьдрсан юм уу да? Иргэд бодоход. Карьер оройтхгүй, шагнал оройтхгүй гэдэг тий. Өөрийнхөө биеэр үзүүлж харууллаа. Үзүүлж харуулах их цоо. За том хүүхэд нэг талицсан гэдэг байгаа шүү дээ. 88 оны хүүхэд маань ямар мэрэгчлээ юу хийдэг хүн бэ? Тийм миний охин чинь одоо IT инженер энтгэгт 7 жил сурсан одоо тий. Эндээ магистр хамгаалаад 10 баха. Бараг 10 жил сурсан байна. Докторант болчиход ирсэн. Докторант болоод тэгээ одоо ч 4-5 компани хариуцаад ингээд мундаг захирал болсон. Захирал одоо тэгээд ирээдүйн технологийн 900 болцсон. Тэгээ би одоо яг өндөө болж нэг хэрвээ жүжигчин биш байсан болоод хичээсэн ингээл зүүгээд хайчмаар байгаа. Хичээхэн морин жолооч чи кэж хичтэй тэгээ зуг байгаа те. Одоо энд үү юм уу? Энэ Монголд ирсэн. Монголд ажиллаж байгаа. Энтгэгчийн нэрээ тэр IT гарч амар шүү дээ те. Өстө олон жил үздэг хаа. Энтэг ер нь бол технологиор тийм технологийн тал дээр тийм. Ер нь Америкууд чи энтгэгийн инженерүүдтэй л хамтартай юм шиг байна шүү дээ. Ер нь энтэгчүүдээр хамаг тиймэрхүү ажлуудыг хийлгэл юм шүү. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Бага калори агуулсан, гиз түрх мэдрэмж төрүүлэхгүй онцлогтой шинэхэн зөөлөн амтыг Сан Мигэл лайтаас мэдэрэй. Подкаст румын хамтрагчаар Сан Мигэл. За одоо балжаа дээр Кубанагийн араас ямар дөрүүдийн санал орж ирж байна. Ер нь цаашаа юу хийх гэж байна? Яг хөө тэгэл сая ингээл Кубанад тоглох гоё л байна. Тийм тэгээ бас яг хөө зүгээр надад бол ингэж л бодогдлоо ингээд бас ажиллахаар дүр дээрээ ажиллахаар бас ингээд хүнд хүрэх нь бас арай жоохон илүү мэдрэгдэж байна л да. Яг одоо тэр зохиолоо ерөнхийдөө задлаа те нөө дүрийн шугамаа найруулагчтайгаа яриад за яг аль хэсэг дээр яах вэ? За ингээд өсөх үү? Тэнгүүт нэг ингээд одоо юу гэдгийг аавын ингээд ярьдаг ус нэг юм байдаг хөхгүй. Нөө жүжигчтэй ярьж байгаа. Жүжигчин хэн байж одоо тэр дүр хэн байжгаад хэн болох ёстой вэ гэдэг нэг юм зарчим байгаа аахгүй юу? Ер нь бол тэр амар чухал. Ер нь бүх кинон дээр л харагддаг те. Эхлээл nice эхэлснээр бүр хинч болоод дуустдаг штэ ингээл царай цусны хувьд ч гэсэн те өөрчлөлтөнд ороод тэр айгүй юм дүрийн одоо өсөлт нюанс дотор гаргахад ингээд маш чухал зүйл байгаа аахгүй те. Тэгээд тэрийг бас ингээд гаргах гэж хичээсэн. Тийм үнэхээр ингээд бас жоохон хүнд сценүүд байсан. Тэгээд тэрийг гаргах гэж хичээсэн, тэрэн дээр жоохон ажилласны үр дүнд бас ингээд тэр дүрийг яриад бас энд сууж байгаа байх гэж бодож байна. Тийм тэгээ одоо бол угаасаа тэгээд эргэж хүчлэлтгүй ямар ч гэсэн энэ мэрэгчлэл рүү ингээд нэвт орсон. Тэгээд
хин нэг надад дүр өгөхгүйсэн ч би өөрөө хин нэгэн болгоод хин нэг бүтээгээд те урлагл хэмжээнд чи өөр салбар хэмжээнд тэгэл одоо урлагийнхаа ажлыг хийгээл явандаа л гэж бодож байна. Миний бодлоор татарын тэр дүрийн сонголтууд ойр хэдэн жилтэй байгаагүй амар гоё сонголт болсон тэр. Тэгтэр амар сайн сүнслэг кино болсон шүү. Айгуу гоё болсон. Ялангуяа одоо тэр нөгөө нэг Кубана биста шатаацсан шүү. Тэгээ хилдэг нэг юу өгдөн шүү дээ. Нэг дүр өгдөн шүү дээ. Кадр одоо сухаар тэр мэр ямар гоё жүжигч юм бэ. Бүр тэр нэг юм харцсан тэр нь шал өөр хэл шүү. Тэг санагдсан шүү. Үзмэр санагчлаа. Одоо бууцсан те. Бууцсан байгаа. Одоо IP-д орсон байгаа. Тэгвэл тэр IP дээс үгүй. Тийм. Өчтөр юу нүш уржтөр орсон уу. Тийм бах те. Тийм. Тэгээ сайхан орох шиг болсон шүү. Балчгүй өмнө чинь юу юунд орж илээ? Өө тэл яг те зөндөөл кинонд нэг масак 20 гаруй масак гэж хэлдэг. Орж арсан юм зөндөө. Сая нөгөө уржныгийн Баян хонгорт гэдэг кино чинь татараас хойно нээсэн үү? Хойно нээсэн. Тэр чинь бүр 2-3 жилийн өмнөх кино. Юу ер нь бол яг олон ингээд хүмүүст ингээд мэдүүлсэн кино гэх юм бол хүрлээхын тагнуулч авахгүй. Тийм. Тагнуулч авч юмас тэр үед айгүй хөөрхөн бүүм хийгээд бүр цохол мөхөд айгүй nice байсан шүү дээ. Тэгээд нэг урлагийнхаа хоорондоо хүүхдүүдтэй орсон болохоор тэр бас тэр үед бүүм хийгээд тэрнээс хойш бол ерөнхийдөө урагшаа явж маваад хүний 8 арай чичээгүү тэгтээ. Ордооч ажиллаж тэгэнгүүтлээ нэг 3-4 жил завсралсан. Ерөөс огт мэрэгчлэр ажиллаагүй. Тэгээд нөгөө нэг сэтгэл зүй чинь докторг болоод ер нь энэ мэрэгчлийг болио гэж бодоод тэрц. Тий. Тэр чигээрээ тэрэндээ олж тэгж урагшаа очиод байжсэн чинь юу карантинлаад сайхан ковид гэж алдарт. Тий. Тэдээ гацаад. Тэндээ гацаагүй шууд гацаагүй хөөгдөөд. Зөв. Эренгүүтээ бүтэн жил Монгол улсад сайхан карантинлэгтэй. Тэ карантинлэгтээ сайхан хийц хүрээд тий ажил хүрээд түр утгаа алдчихсан. Тэр хоёр бүгд монголчууд зингээл лааз шилсэн. Тэгээд ингээд харсан ч нөгөө нэг карьер мэрэгжил зэрэгжил юу яах гэж ерөн суйс төгслөө мөглөж утгаа алдчихсан байж байгаа юм. Ороо босгоо болцсон. Тэгэл 20 карантин гайг бол 21 оноос хамгийн одоо өв ая нөөрүүлс нэг сизон 1-2 дээр туслах мөнгөн гэдэг залуугийн дүр дээр ороод тэгээ бас нэг эротик кинонд орсон миний муужаад ороод ингээл буцаал камерын өмнө гарах нь чухал байсан болохоор тэгэл ингээл ахаал эхэлж байгаа. Тэрийн дүр их чухал байт юм бэ. Одоо жишээлбэл одоо Кубанагаар болохоор би ингээд одоо Балчикаг бол дараа нь би дурсан. Тэгсэн мөртлөө одоо ингээ ярихаар өмнө тоглосон кинонуудын би үдцсэн байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө тэр нь юм тод буугаагүй. Тэнгүүд сүүлийн киноны дүр бол тод бууцсан. Жишээлбэл таних бол ноён солиотоор надад бүр тод бууцсан байдаг шиг. Тэр дүрэн дээр бас сайн ажиллах гэдэг их чухал юм шиг байна тий. Тэгээ анхны чинь би тэрний орсон чинь тагнуулж ав тий. Тийм шүү дээ. Тэрнээс өмнө өөр юм байхгүй. Тэгээд дараа нь хүслийг нэг сая доллар тэр нэг тийм тэр усан дотор нэг хальт хараад Жетлитэй. Жетлитэй. Тэгээ хүрлээ манай ингээ хүрлээ штэ. Манай ингээ хөхт байхгүй. Монгол улсын гарч ирсэн. Хүрлээ битээр тагнуулж авдаг гэнэ хоёулын юм оруулж анх. Тэгэхэд жижигчин болсон байсан. Тэгээ жижигчний хүүхдүүдийг тэгэхэд би чинь жижигчин болоогүй байсан юм. Арай болоогүй байсан. Тийм нэгдүгээр курс. Жижигчин болох гараанд бол орсон байсан. Амар юм болж байгаа. Нэгдүгээр курст кино тоглоно гэдэг чинь бол ер нь бол амар шүү дээ. Тийм. Тэгээд ямар ч байсан орсон юм биш үү нэр. Жетли тэгээд яг ирсэн юм уу? Тэр нэг хариулт айдгүй. Тэр яг жетли байсан. Тэр чинь бага насны хүүхдүүд шүү дээ бүүн болсон шүү дээ. Тэнгүүд та ингэж шууд түлхэж шүү дээ. Тэрийг одоо өлзөг хөгчөөс асуудаа. Найруулагчаас хүслээгээс асуудаа. Тэгээд тухайн үед шүү дээ. Тэгээд жетлиг яг ирүүлээд надтай харьцуулаад энэ пропозалгаад адил төстэй шанаа манаа чи бас тухайн үед тэгэл монголчууд суралцчихлээ байсан үү шүү дээ. Тийм тийм. Маань тий. Тэгээд зөрөгтэй ингэ хийчихсэн. Тэгээд жетлийн ирчлээгээ шансааслаад ингээд тэр маркетингийн жаахан юу нэг өрөөсгөл болцсон болохоос биш уг нь санаа нь гоё байхгүй. Монголд жетлийн ирээд кино тоглож явчихъя гэж хүмүүсийг бодуулах чинь энэ чинь гоё байхгүй. Гэхдээ ер нь одоо бол жетлийн ирээд тоглох бодвол баг ер нь бол асуудалгүй болж эхлэх гээд байгаа юм болов уу гэж бас харагдаад байгаа. Цаг нь ирэх байлгүй. Азууд бас айгүй ойлоо шүү дээ. Тэр чи жетлитэй подкастн дээр өөрөө ярилцах юм л хэм бит. Цаг шал өөрлөсөн юм ч тий. Чеки чанч нэг ирээд явсан шүү тий. Техник үед нэг киноч тоглоогүй л дээ тий. Тоглоогүй нэг ирээд гүйсэн шүү дээ нөө. Улаанбаатар марафонд орчоод явсан. Тэглөө. Тэгээ юу ч хийсэн нэг ирээд
Тэгээд нэг ярилцлага сценик дээр болж ирснийг би аягүй санаад байдий. Тэгээд ер нь одоо ингээд ер нь урлагийн гэр бүл байх юм ямар байт юм бэ? Одоо манай аягүй сайнаа зочрол чинь тэр чигтээ урлагийн гэр бүл юм шүү дээ. Хүслэхий хүүхэд шүү дээ. За энэ нууцыг одоо дэлгэчихээ дөө. Урлагийн гэр бүл гэхээр яг одоо харагдах байдал мэрэгжил шүү дээ. Ажил. Тэг гэртээ бол тэгэл хаяг таваагаал хоолоо хийж идэл. Оо тийм үү? Тэгээд одоо ааваа сайхан төвөн сэгсэрхүү яах вэ гээд ингээл ер нь бол нэг тийм яг нөө үзэл баримтлалын хэвд гэдэг ч юм уу яг жоохон тэрлэг арай жоохон түлхүү ярилцах нь арай одоо тий ном хайлцах нь тэрдэл рүүгээ арай жоохон ном хайлцсан тий урлагийн тухай ярилцсан та нэг юу гэж боддог асуулт хариулт байх болохоос ер нь бол нэг тийм ялгараал урлагийн бид бол урлагийн гэсэн тийм бол нэг байхгүй шүү дээ. Би яг тэгээд та нарыг кинонд явчаад ирэхэд чинь конкурсөд орсон, согцд орсон байхад танд тэгээ ямар санагдсан нэрээ? Сонирхол биш. Тэг чи овгоо жоохон чанга хэлээд орцсон юм уу даа л гэж асуусан. Зүрх рүү амар байна. Тэгээ тэгж бодож байгаа юм чинь. За багш нарын шаардаад байгаа юм ааш энэ. Илсэн. Одоо орохгүй байсан дээрээс энэ даал гэсэн юм бол бодлоос буцахгүй байж тэр чинь тавихгүй юм тэр бодлоо. Тэг ягаад орсон тийм авьяастай байсан бол энэ чинь бас этүүд, монолог, шүүлэг гэж зөндөл юм байна шүү дээ. Тэг энэ хүн одоо шүл надад миний хажуу шүлэг унш нэг чарагдаг хүн ч одоо гэнтгийн шүлэг мэдвүү гэж би одоо бас асуумаар энэ төр болоо. Тэгээд багш нар би ам цогтой хөөхт гэхлээр тэгээд жоохон нэг өрөөд оруулсан юм болов. Тэгшийн бодол зөндөл байгаа юм чинь. Заашгүй миний хөө баяр хүргээл би л нэг тэгж сүржиг нэг баха. За тэгээд сайн сураарай л гэсэн баг. Ямар багштай ирсэн юм бол ч. Одоо манай багш ч одоо Монгол Улсын гавьяа жүжигчин талигач Демидатор байгаа. Тэр манай анги хөөхт явж. Би бүр санаа зовдөг байсан шүү дээ. Ангийнхаа хөвгтөө арай хаалгадаад балжина мөр. Хүн бүхнийг шаардах эрхтэй шүү дээ. Тийм. Тэгж бодох гэж бод. Үнэндээ би бол дэмлээтэй аачгаагүй бэжгүй гэдэг. Өөрөө багш бол жинхнээсээ яг тэгж хардах үедээ гэж бодтол бас намайг сургасан. Тий. Ер нь бол бас чанга. Манай дэмдээгийн хүүхдүүд ер нь чанга гараар орсон. Чанга. Нэг ангийн хоёр хүн гэхэд юм шал нэрстэйсэн шүү дээ. Манай багш чи юм дээрээс ордог хүн байсан байхгүй. Ер нь ивж за нэг ивтэх ер нь юм штэ биш те. Ийм штэ гэж орж ирдэг хүмүүс аахгүй ер нь шууд дээрээс дарж орж ирээл тэгэл тэнд бучгнуулаад ер нь амар ритмтэй. Дотоод ритм өндөртэй хүмүүс те одоо ингээд салхи татуулан тий салхи татуулан байсан байхгүй ер нь орж гарах ер нь тийм амар юм эмоц өндөртэй юм шүү дээ. Отгоо багш чи бас нэг дэнтэй ахтай жоохон төсөө сагдаад шүү дээ надад. Арай жоохон зөөлөн талтай байхгүй. Арай зөөлөн үү тий. Энд хөхтэй даа гэл тий. Тэгэхээр дэмдээ хөхтэй жоохон чанга гарын юм байсан шүү. Наг зодсон. Би бол нэг эхний 2 жил бол багштай сайхан зодуулсан. Сүүлдээ бас бодож байгаа юм чинь. За чи одоо аав нар чи нэг анги гэсэнтэй. Ямар сайн юм бэ гэж бодлоо тий. Тэгвэл багш ингээд 4 төгсгөл бас хэлж байгаа байхгүй. Ингээд чи ингээд бям цогтой хөхт. Тэгээ ангийнхан чинь чамааг ингээд ер нь надаа дөрүүлж гэдэг ч юм уу те. Одоо ингээд бас нэг хүн чинь хайртай хүндээ бас жоохон хатуу байдаг гэдэг шиг байсан л байгаа байхгүй. Ер нь одоо ингээд бодоод тахад те. Бас нэг найз хүүхний айтайхан сураад явчаасаа гэж. Тэгээ хитрхи бас бөөцөлжүүл ингээд буруугаар ойлгогдно те. Болохгүй. Угаасаа тэр юм чинь ингээд байж л байгаа юм чаа. Тэгтээ чанга байсан чангаж ер нь зөв байсан баг. Гэж одоо бодоход те. Одоо би одоо 35-тай аав 64 оных гэдэг чи. 61-тэй байгаад байгаа байхгүй. Тэгээ одоо ингээд жишээлбэл та хоёр нэгэндээ ирэх хайртай гэж хэлдэг үү? Хэлдэггүй шүү дээ. Хэлэхгүй юу? Хэлдэг юм. Би ер нь жоохон ирэхштэй. Ер нь жоохон би бол хэлдэг баха. Ядаж ингэдэггүй юу? Би бол хэлдэг баха. Хайртай шүү. Байхаа гэж юу? Нэг тийм хайртай нөгөө бит тийм яддаг юм шин. Тийм. Гайгүй гэдэг. Тэр чинь нөгөө үйлдэлээр илэрч байгаа болохоор би нэг тэрэн дашаал бүгд өгöd байхгүй юм л да. Одоо гамбаг хэрэг цуг цаашаа ажил төрөл хийгээл ингээл хоёлаа нэг зүтгэлэх би амбаахан ч тарьдаг шүү гэж яаж болох юм зүгээр. Хөдөг бол тэгж яхан жахан
Эвгүй гад нөө. Утгагүй гэж юу бүр үү? Тийм үү. Мэдээж төрсөн хүүтэйг хайртай байж таараа шүү дээ. Гэхдээ яг хаа тэрийг заавал аав нь хайртай шүү гэдэг ингээд тоглолт маягийн болгоод байгаа наашаа. Яг тэр чинь бас нэг жоохон дотны харилцаа илүү үүсэх юм шүү. Тэгстэй тэргүй би аав юм чинь над итгэж байгаа шүү. Тэгээ аав бол тэгж боддог юм байна. Би бол зүгээр хэлдэг шүү дээ. Хайртай шүү гэл. Болж юм аа. Аав нүдэ хайртай шүү. Энийг дэх юм байна даа. Үгүй хэлэхээр энийг аавтай шүү дээ ахаа. Зүгээр тоглоомор хэлээд болж чадсан байхгүй. Би бол хайртай шүү тэгж бодох гэж би чимзэглэж байгаа байхгүй гэсэн дөө. Миний яриа үн цэнгүй болж бид нар ч жүжигчд та нэг уйлдаа инээдэ гэдэг шиг те. Айгу эмзэг штэ тийм дотны юмдаа бүр одоо нэг байнга тэгээд нялуурал тэртээ дөрөв энд чинь байнга нялуурчл өсгсөн юм чи биш үү. Тэгээд аав нь хайртай шүү гэд яриад тах чинь нэг тийм сонирм биш. Тэртээ дөрөв хайртай нь ойлгомжтой учраас хайргүй байсан бол харин эсрэгээр аав нүдэ хайртай шүү гэдэг. Яам. Эцэг аав нүдэ хайртай шүү гэдэг. Тэрэн дээр нэг ачаалбууд өгдөггүй байна. Сая чамаас асуугаад бодсон чинь. Зөө. Өөр бас аавтайгаа жоохон тийм байхгүй. Тэгээд бас нэг хичээдэж байгаа юм шиг те. Нэг юм жоохон юу. Худлаач юм шиг санагдав. Гэхдээ худлаа гэхээсээ илүү би жоохон хичээдэг юм аахаа. Тийм үү. Тий нэг юм жоохон нэг юм ичих мэдрэмж байна. Түүнээс хайртайг хэлчмээр байгаад санагдах гэдэг энэ төр үе бол байна. Тийм ер нь яг хөө мэдээч яг таны хэлдгэр угаасаа цаана хайр нь бол байгаа шүү дээ. Тэгээд яг хөө одоо нэг одоо би жишээлбэл хүүтэйгээ бол манай хүү том болоод ирэх үед бол хайртай гэдэг үг л та хамаагүй хэлэх байгаа. Би бол жишээлбэл те эсвэл бидний үед тэгж өсөж байгаа юм болов те. Гэхдээ бид нар бол багасаа бас яг тэгж хэлж өсөөгүй болохоор жоохон яг нэг жоохон бууж өгдөггүй байх. Магадгүй. Би бол одоо хүүхдтэй утсаар ярих болгондоо ч юм уулзаад салах болгондоо бүр хайртай шүү. Жижигэл бүр хайр зарлаад яваад идэх ш те. Жижүүрийн үг шиг болцсон. Жижүүрийн нэг ер нь аль зүгээр би тийм хайртай хайртай шүү миний хүү. Тэгээ энгийн болчихоо тийм энгийн болчих. Тэгээ үнэн л багталтгаа. За охтуудад бол яах вэ тэгвэл? Охтуудад бол багаас нь хайртай шүү. Одоо бол бүгд ер нь тийм нэг хэв загварт орцсон байж тээ бүгд. Хайртай шүү болчихсон шүү дээ. Хайраа гэл. Хайраа гэдэг. Ааваа байхгүй болцсон те. Хайраа гэл тав. Одоо тэгэхээр миний хайртай гэдэг үгийг үнэтэй байх ёстой гэж бодоод байгаа юм болов уу мэдэхгүй. Эдний ихчд бол би амар хайртай. Би өөрөө ихлэж өсгсөн. Тэгээ бие даад ингээд өөрөө явчихараа эдгээр чинь тэгээд манайчтай томрох гээд байдаг юм уу? Тэгээ миний үе өөр шүү гэдгийг одоо ойлгох гээд байдаг юм уу те? Ингээдлэр бид нэг тийм яахгүй харьцахгүй. Өөрөөсөө түүнээс хайртай л байгаа шүү дээ. Өөрөөсөө эдгээр чи ууртай үедээ энэ над тайргуу мэргүү гэдэг шиг харьцаа энэ үүсгэн шүү дээ. Гүмгүү амар те намайг чинь та зүгээр гал ингэ барьж ичих гэл те таны буруу үедээ энэ гээд амьдрал дээр тийм байгаа л шүү дээ. Байгаа байлгүй. Би тэр чи одоо харахыг 5 жилийн өмнө хийсэн те. Тийм жүжиг би нэг жүжиг хийгээ 2 хүний жүжиг би нэг менежер юу продюсер балжинмаг ажиллуулад хамтарч юм. Тэгэл ажил дээрээс бол хоёулаа зөрчилтэй нөгөө багийн бүжигчд жүжигсэн хэвлээ нэг бүс би нэг алгацсан шүү дээ. Амьдралдаа анх удаа. Тэр чинь анхны үед чинь удаа л баг та. Тэгтээ тийш гоё л байсан шүү дээ ус. Одоо гоё. Яг тесрэлтэй. Би өөрөө ч гайхсан шүү дээ. Зүгээр алгагдсан шүү дээ би. Ажлын төлөө шүү дээ. Гэтэл амьдрал дээр би хизээж балжингаар хурч үзээгүй л байгаа байхгүй. Сонирн байгаач. Тэгээд би сүүлд нь жаахан гимссэн. Таага уушлаа. Зүгээр. Тэгэхээр тэр ер нь яг өмнө нэг ингээд ер нь аав ингээд нүхээ их малтцсан байсан байхгүй яг тэр процесс дээр. Ер нь одоо ямар нэг ажил дээр маргалдах болвол гэдэг зүйлийг аяух ярьдаг байсан байхгүй. Нэг юмны төлөө ажил дээр маргалдах бол чи бит хоёр аав хүү биш шүү. Тийм нэг юмны төлөө маргалж байгаа учраас те нэг юм зорилгын төлөө маргалж байгаа учраас тэр бол бүр юм зайлшгүй те байх ёстой тэр муу зүйл биш шүү гэж юу нэг ярьдаг байсан байхгүй. Ягаад тэгэхээр тэр чинь нэг хоёулаа л нэг юмыг сайн болгохгүй л ингээл үзээд штэ яг мэдгүй хоёр талаас нарцсан ч юм уу нэг санал бол яг ингээл нэг хэмжээнд орохгүй л байгаа болохоос штэ нэг юмны төлөөл байсан ер нь бол зорилго нь болий гэж бол маргалтаагүй те энэ чинь зүгээр болчих гэж бол маргалтаагүй те эн чи ингүүл гэдэг маргаан байсан учраас те надад бол нэг тийм тэр бол хүн санагдаагүй. Тэрний хүчээр л чи одоо
Кубана сайн тоглосон. Шууд нэг зүвдэхгүй. Тэгтээ таны тэр нөгөө нэг овгоо дод хэлсэн биш үү гэдэг чи бас аваарсан шүү хаа. Тэр жигнэс тэгж хэлж байгаа шүү. Тэгээ би түрүүн нэг хайраа мэрэ гэснээс юу дээр үед аав ээж нэр үеийнхэн нэгнийг найзна гэж дуудсан байсан. Би бүр тэр гэхдээ одоо ч тэр байт юм одоо найзна гэдэг юм. Найзна шанаа мэнэ гэдэг. Одоо ч нэг гэр бүл байт юм байлээ шүү. Гэлээд одоо яагаад болд юм бол гайхаад. Би харин тэр гайхаад гэсэн шүү дээ. Яагаад юм яг гэр бүл энийг би мэдэмхэрч ярих та нарын асуух энэ төр бол зайлшгүй. Юу гэхээр энэ сэтгэлгээ واخгүй. Тэгтээ дээр үед найзаа шүү. Дээр үед гэж залуухан шүү. За үе гэдэг чинь үгүй яг үе биш ээ. Залуухан байхтай байхгүй юу? Одоо 30-тай тий 20 эдтэй байхдаа найзна гэж ярьсан. Яс суртахуун тэр үеийн үзэл суртал яс суртахуун байсан байхгүй. Одоо бид нар маргааш цааш эхлээд монголчууд нэг ч хүн бие бинийгаа хайраа гэж дуудахгүй шүү. Гिचил та. Аа. Нямбатар тархлаад юу гаргуулчих л та. Захирал гаргуулчих. Аха. Хэсэг сошиал дээр ингэн. Тэгээд за болохгүй мэ. Бид нар тамхиг варн татха болчихж байгаа үст. Аа. Одоо тийм одоо энэ бүр хөвшчихсэн. Тэ Эрдэнэжим гэдэг тэр их хурлын гишүүн багтаа энэ хуулийг батлуулаад ингээд монголчууд. Үн чинь нэг жижигхэн ч гэснийг алах юм шүү дээ. А тэр шиг маргааш хайртай гэж хинж хэлэхгүй шүү би энэ гэдэг чинь бол эхлээд бахан сүйдээ хэлэх болчих. Тэгэл нөгөө найзаа нөгөө дээр их ширгүүл. Тэгэхээр энэ чинь ёс واخгүй ёс. Тухайн үеийн цаг үеийн ёс суртахууны асуудал واخгүй. Хараа мэрэ гэж чамаа тахгүй байсан юм байна л дээ. Тэр тэгтээ тэрийг илэрхийлж байгаа арга нь л өөр واخгүй бид. Бид нар шууд ярих гэдэг чинь шууд хайртай бол хайртай. Хайртай бол хайраа тий. Хайраагаа. А энэ уг нь бол нэг талтай бол шууд зүгээр юм да. Тэгтээ бас нэг амьдралд чинь хүнд янз бүрийн юм байдаг шүү дээ. Ярихгүй юм байна. Бид дөрөв одоо хүүхний тухай ярихгүй л байгаа үстэй юм. Архины тухай ярихгүй л байгаа үстэй. Ярихгүй юм байгаа учраас нэг хэмжээ, нэг хязгаар, нэг юу вэ нэ тэ нэг мууд гэж яриад байгаа шүү дээ. Өдөр тийм ээ. Төрөл нэг. Яг энэтэй адилхан л байхгүй бүх юм чинь. Одоо тийм л юм байна тий. Тэгээ би бас яг тэрийг айгу боддохгүй. Жохон бахт найзна. Миний хөгшин гэл тий. Тэгвэсээ ханаа мэнэ гэхээр бол ойлгон тий. Тий. Жохон багтаад хайраа гэдэг үг амар бага байсан. Хайраа гэдэг нь айгу цөөхөн байдаг. Тэгээ бүр нутгийн айлгаар ороод бүр бид нар эргүүт шүү дээ. Одоо манай ээж аав захын би захны тосон гэх шүү дээ. Оо тийм үү. Тэгээд тэр хүмүүс хоёр гэрэлүүн хажуудаа ярих юм биш сонсоод гайхаж ээжээс би асууж. Хөөе ойхоо гэл. Ойхоо гэдэг найз гэж. Тийм. Би одоо энийг ингэчлээ ойхоо гэж юм. Утгыг л хэлэхгүй байхгүй. Одоо хайраатгаа яг адилхан. Юу нөхөө? Подкаст румын хамтрагчаар Европын номер 1 бүтээгдэхүүн мөн борлуулалтаараа дэлхийд 3-т ордог Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтарч ажиллаж эхэлсэн байгаа. За тэгэхээр энэхүү бүтээгдэхүүний хувьд хоёр төрлийн амттай гардаг байгаа. За нэг нь бол бөөрөлзөгний амттай, нөгөөх нь бол энгийн гэсэн хоёр бүтээгдэхүүн худалдаанд гарч байгаа юм байна. За энэхүү бүтээгдэхүүний хувьд бол Беловеза хэмээх ойн гүний булгийн усаар хийгддэг гэдгээрээ онцлогтой. Мөн тухайн ойн гүний за 12 төрлийн эми ургамлаар хийгддэг гэдгээрээ мөн онцлогтой юм байна. Ингээд манай подкастын хамтрагчаар Zubroco брендийн Gin бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Өнөөдөр хэдүүлээ бас учиргүй амар их аавгүй ирсгүй бол жүжиг мүжиг гэхээс гадна өөр гоё юунуудыг ярилцах. Би тэгээд дандаа нэг орсон зочдоос нэг асуулт асуудаг нэг одоо урлагийнхан бол урлагийнхны хувьд гарааны 5 хийн сагсчд орох юм бол тий сагсны хувьд таны хувьд гарааны 5 чин гэдэг шиг гарааны 5 асах гээд. Тэгэхээр та хоёрын зүгээс Монголын бүх цаг үед хамгийн одоо өөрсдийнхөө хувьд эрхэм гэж боддог гарааны 5-ыг нэг сэлгээтэй нэрлэж. Монголоос юм уу те? Монгол жүжигчдээс. Байна. Хэн эхлэе? За би эхэлчихв. За шиг. За миний хувьд бол дамжааг байна. За дамжааг. Тий, гарааны 5 шүү. Гарааны 5-д. Тэгээд одоо манай аавын багш Дорж Самбуу гэж Арслан гэж юм байна те. За тэгээд нөгөө Сэрэлт киноны лам багш нэр нь орчирдаг. Сэрэлт киноны лам болдог. Ардын жижигхэн. Алуу.
За тэр хүн За. тийм байна. За тэгээд аавыгаа хэлчихье. Уусаа. За тэгээд одон чимгэгч байж бас байх шүү. Одон чимэг их чир дандаа гарааны тавд авчих шүү. Тэр нь бол гарааны тавд байх ёстой байхаа. Байхгүй болохгүй хаа. Угаасаа ер нь болохгүй байх гэж би бол боддог дотроо. Асаа эвгүй шүү. Тэр нөө тийм ер нь эвгүй. Амар. Мундаг жүжигчин шүү. Амар. Тийм би бол дотроо зүгээр тэгж боддог. Нэг юм жүжигчний нэг юм байдаг хгүй. Одоо ингээд аавын хувьд ч юм уу би одоо ингээд мэрэгжлийн ажиллаж байгаа хүний хувьд нөгөө жүжигчин болгоны юм нэг одоо түрүү ярьж ирсэн нэг орохгүй бол яана онгод нэг юм яриад штэ. Тэр зүйлс жүжигчин болгон дэр нэг юм ажиглахад өөр байдаг байхгүй. Зарим нь ингээд нэг удаандаа юм нэгт. Бүр зарим нь болохоор юм хүчтэй те. Ингээд өөр ороод байдаг одоо аргачлал гэх юм уу те. Зарим нь бол ийм залтай ингээд алсураа те. Тэнгүүд одноо өгчийн тэр оролт гаралт тэр юмыг хүлээж авч байгаа бол бас л тархины тэр юу бол супер ингээд сэрэг те юм салхиар өрүүлж аим шиг юм байгаад байхгүй ингээд ажиглаад тахт те. За одноогч бол байна. Ингээд болсон. Та болцсон. Ингээд болсон. Одоо сэлгээнд нэг. Сэлгээнд үү? Тий. За сэлгээнд явах те. Барсаахыгаа нэрлэлч төө. Оо. Тий. Окей. Тий. Барсаах манаас одоо яг өөрийнхөө үеийнхэн дундаа бас гоё байгаа шүү дээ. Тэгээ ахаад нэг хүн гэх юм бол би бол одноогчийг нэрлэлнэ. Драм театрын. Тэгэл эдгээр хүмүүс байна да. Окей. Яг яах их. За гарааны тав гэд нэрлэхэд бол нэг асуудал байна. Үе гэж нэг юм байна. Аль үеийн сонголт их юм бэ? Тэгэд нөгөөх нь болохоор театр юм уу, кино юм уу гэдэг асуудал. Театрын гэвэл бас нэг өөр. Киноны жүжигчтэй гэвэл бас өөр. Кино театр хоёулаа гэвэл бас нэг өөр. Тэгээд манай өмнөх үеийн ахмадууд гэх юм мундагчууд, акулууд, алтан үе гэдэг ярихт нэг өөр. За бидний үеийнхээс гэл нэг өөр. Одоо үеийнхээс гэвэл бас нэг өөр болж байгаа. Тэгэхээр би яаж сонголт хийхээ бас Нэг юм шүү та. Театраас нэг, киногоос нэг, дээд үеэс нэг, алт үеэс нэг, одоо үеэс. Тэгээ та болчих юм уу? Нөө бас байж болж шүү дээ. Тэгвэл гоё штэ. миний кастинг бол айгүй тийм юу байна те. Тэг амплуа том болчихсон. Тэгж тийм. Тэгэхээр ерөн зүгээр би театрын жүжигчдээс number 1 Жамсран жугаа. Ардын жүжигчин Жамсран жугаа. За киноноос бол ялч явахгүй дамжих бай. Энэ бол ойлаарай. За тэгэхээр театраас жамаага, киноноос дамжаага. За юуны үеийнхний бидний үе, миний дээдлийн үе жүжигчд гэх юм бол миний хамгийн одоо бас гайхамшигтай гэж үздэг жүжигч юм бол Цэрэн Багам гэж жүжигч юм байна. Кинонд ч тайзан дээр ч энэ за бидний үеийнхээс бол яалч явахгүй одно. Одно л. За одоо үеийнхнээс гэх юм бол ариун бям байна да. Ариун бям багчаасл. Тэ. Галзуу шүү те. Маань шүү те гэдэг шиг те. За сэлгээнд нэг ах уу. Сэлгээнд одоо та өргө оруулахгүй юу? Өөхнөөс оруулдаг ч те. За сэлгээнд би сууч дөө. За тэгээ те. За зүг. За тэгээ хэдүүл урлагтай холбоотой асуултууд ерөнхийдөө энд хүрээд дуусгая гэж бодож байна. Тэгээд яг хоо би ер нь подкастн дээр нэг юм асуухаар энэ айгу гоё үргэлжлээд идэх учраас би энэ асуултыг асууж. Ер нь сүүлийн амьдралаас юунаас хамгийн их кайф авч байна да? Зохиож байгаа, зохиол дөрүүдээс л кайф авч байна гэх үү те. Тэд нартайгаа их одоо ярилцж ойр. Одоо зохиол бүтээх явцдаа тэд нартайгаа л ярилцж тэдний зовлонжаараа сэтгэлийг хуваалцж байгаа намны хувьд бол хамгийн кайф авч байгаа зүйл энэ байна. За Балчкаг яриад. Миний хувьд яг тэ. Тэгээ ер нь энэ жил айгүй гоё бас өрөө хүчтэй жил боллоо. Ер нь бол тэгээд нэг юм гинтхэн ад болохын хүчин туссан юм шиг гэдэг шиг баах юм хийсэн. Централ телевизтэй хамтраад автаа хамтраад хоёр жүжиг хийсэн. Тэгээд би өөрөө гүйцэтгэх продюсераар ажиллаад. Тэгээд тэр бас айгүй гоё байсан. Яг хоо теле жүжиг маягаар тавьж байгаа мөртлөө яг ингээд нэг юм бас шин цоо шинээс учраас централ телевизтэй хамтраад ингээд анхаах махахтай яриад ингээд хийсэн тэр бас айгүй гоё өрөө хүчтэй байлаа. Тэгээ араас нь шууд залгаад татарт орсон. Тэгээд татарт орсон ч
чинь бас нэг тэр бол одоо миний хувьд яг тэнд байх дагаас юу юм уу? Нэг тийм эргэлтийн юм болсон. Нэг гоё байсан. Уус нэг мэдрэмж төрдөг шүү дээ. Уусаа за энэ л яг болчгаа нэг юм болох гээд шүү гэдэг. Уусаа үзэх юм байна даа гэж мэдрэгдээдсэн байхгүй. Тэгээд нэг тийм яг нөө хамт тоглосон жүжигчин залуучууд бол ихэнх нь надаас ингээл дүү байсан те. Тэнд нэг жоох ахмад юм шиг мэдрэмж авч аваал те. Тэгээд нэг илүү хариуцлагатай байх хэвээр болж таараал. Тэгээд ер нь нөө шаргийг найруулсан, дээг ах найруулсан. Дээг ахтай бас ингээд гоё ойлголцсон. Тэ. Ер нь ингээд шууд нэг юм олон тавгүйгээр. Нэг битэр нуршааг үдээ. Ер нь ингээл за балчгааг ийм ах нь бол ийм л юм ботсон. Чи яг л инг. Чи нэг л ингэж гэл те шууд тэгвэл би энийг тэгвэл ингэж бодож байна. Окей. Ингээд ийм шууд ийм амар хурдан ойлголцсон гэх юм уу. Тэгээд тэнгууд бас манай гуяах зургийг авсан. Гуяах бас ингээд гуяахад миний дүр их таалагдсан гэх юм уу. Зураг авч явцад. Тэгээ илүү ингээд өөрт нь ингээд нэг юм одоо юу гэдгийг сүүдэр гэрэл тэ зураглаач ер нь юм гэрлийн л урлаг шүү дээ. Тэр өнгө тавилттай эсрэгдлийн дүр ингээд дээрээс нь ингээд тэнгууд гуяах ч гэсэндээ миний дүр дээр бас ингээд айгүй гоё юм. Сайн ажилласан. Тэ амтарч бас гоё зургийг маань авсан. Кайфарч ажилласан. Кайфарч ажилласан. Яг тэр над мэддэгдээс байхгүй ингээд нэг жоохон хэсгийг ч гэсэндээ ингээд илүү гоё нухаалтай яав сонирхолтой болох уу гэл тэгэл балч канакопанаас гоё болж шүү гэл хэлж байгаа ч гэсэндээ яг наа ингээд ерөнхийдөө дараал яг нөө зургийн дундуур ч бас ингээд за стамид алхнаа малхна гэж болохгүй шүү дээ. Нөө би чи ингээд сэтгэл зүй хувьд тэнд чи ингээд нэг юм бас купонароо шилжчихсэн ингээд сэтгэл зүйтэй байж хахт те шууд тэндээс гаргаж маргаж болохгүй гэдгийг та тэд шүүс мэдж байгаа учраас ингээд нэг юм дараал за яа шүү мэдээ гэл ингээд нэг юм те хамгаалтсан юм шиг ингээд нэг юм дараад байгаа юм шиг мэдрэмж өгөөл те за одоо тийм зурагтай шүү гэл нэг ер нь айгуу гоё ажилласан. Тэгээд нээлт мэлт болоо тэгээд бас татарын мөөг ахтаа нөө бас татар ч бас леженд шүү дээ амьд домог болцсон амтлаг тэгэл ер нь сонсож байснаас биш хэзээч заяахтай ч юм уу гахтаа уулзаал те юу вэ бро гэл ийм төвшөнд очно гэж бас бодоогүй л явж исэн те дууг нь сонсож байсан болохоос тэгээ мөөг ахтаа гоё ахтаа болсон тэгээ заяахтайгаа танилцсан тэгээ татар гэдэг хамтлагийн үүх түүхийг ерөнхийдөө мэдсэн нэг бодит хүмүүстэй гээд нүр тулсан энэ жил бас айгүй гоё өрөө өгчтэй тэгэл энэ болгоноос л бас ингээд баярлж гин гэх юм уу энэ ингээ бүх юм айгүй юм цоо шинэ биш тэ гээлийнхаа үр шимийг хүртэж яваа байна шүү дээ сэтгэл зүй тэгээд нэг энэ ингээд айгүй гоё цаашлах урам зориг өгж байгаа учраас бас энэ зүйлс надад айгүй тийм кайфтай гоё санагдаж байна да. Надад нэг ийм асуулт орж ирээд байна л да. Одоо аав хүн чинь нэг хүүхдийнхаа нэг за миний хүүхд нэг ийм хүн болчоосаа гэж нэг боддсон болов боддоо штэ. Би болохоор ингэж бодоод байгаа байхгүй юу? Одоо манай аав намайг ямар хүн болоосоо гэж хүсдэг байсан юм болоо тий. Би одоо яг тэрүүгээр нь бас явж байгаа юм болов уу? Эсвэл далигаад явж байгаа юм болов уу? Дагуулад явж байгаа юм болов уу гэж би бас гайхдаг байхгүй. Аав надад энэ талаар ярьж байгаагүй л дээ. Би тэр ярилцж байгаагүй. Огтоос ярилцчихаагүй. Харин тийм аав хөө хоёрыг суулгачаад ийм асуул бас их сонь санагдлаа. Тэг эсэргүүцсэн бааз тэ жүжигшин болохыг эсэргүүцсэн. Тэр ч одоо баг байхад нэг миний хүү тийм болно даа гэж бодсон л байх та тий. Мэдээж аав хүний л бодлыг бодно тий. Аав хүний бодлыг өглөө юу сайн сайхан байгаасаа, эрүүл дургуул байгаасаа, инг дунг байгаасаа, арих бити уугаасаа, тамхи бити татаасаа тий. Тэгээд амьдрал нь сайхан дэвжээ дээшлээд тэгээд айлгэр болоод өнөртгөн амьдраасаа энэ сайн сайхан юмыг л мэдээж хүснэ. Тэгээд миний хувьд бол би Болчгагийн үс миний хүү зөв л хүн байвал болно гэж боддог шүү дээ. Зөв гэдэг нь бүх талын тал. Тэрнээс алдах нь өөрт нь эрхэн байгаа. Бити алдах гэж би бол хэзээ ч бодохгүй. Алдах тусмаа харин илүү дэндээсээ хүн чинь туршлагч нь хүчрхэгч нь илүү байна шүү дээ. Дахлаас уу шүү дээ сэтгэл зүйд тийм ээ. Тэгээд зүв байна гэдэг чинь л хамгийн чухал. Зүв байх нь ихлээр амьдарч байгаа орчноо мэдээд хүн рүү ад жаргалаа хүртээд тэгээд ямар ч байсан хийсэн мөртөө ажилтай бусдын одоо урлаг гэж бол яалч жоохгүй хүний төлөө л хийдэг ажил. Эмч нарч байна, багш нарч бүгд л адилхан байна. Тэгээ урлаг бол оюун сэтгэл санаандууд талаасаа, засал талаасаа ч гэх юм уу. Энэ тал дээр хүмүүс дандаа тэр талаар ингээд буйны ажил хийж байгаа нэг талтай.
Тэгэхээр энэ буянтай сахаа ажил дээр улам амжилт гаргасаа. Тэгээд хамгийн чухал зүйл бол хэдийгээр буянтай сахаа ажил хийгээд ингэ явж байгаа бол янз бүрийн хар хил, цагаан хил амнууд янз бүрийн юмтай бол тулгар нь ойлгомжтой. Тэр бүхнийг бол үл тоох хэрэгтэй. Үл тоож зорьсондоо хүрэх хэрэгтэй. Зорьсон юу юм би бас мэдэхгүй. Тэ? Ир хүн зорьсондоо л хүрэх хэрэгтэй. Би тэгээсэй л гэж хүсэж байна. Подкаст рүүмийн хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За тэгэхээр та бүхэн Avandra Experience Shop дээр очоод за Eco Flow-ыг өөрийн хэрэгцээндээ тохируулан маш олон сонголтуудаас сонгоо авах боломжтой байгаа. Та жишээлбэл ажилдаа ашиглах гэж байна уу? Амралт зугаалганд ашиглах гэж байгаа эсвэл гэртээ ашиглах гэж байгаа юу гэд маш олон төрлүүдээс сонголтоо хийн авах боломжтой байгаа. Тэгэхээр та бүхэн доор гарч байгаа утас руу залгаад за борлуулалтын менежертэй холбогдсноор өөрт хэрэгцээтэй Eco Flow-ыг сонгох боломжтой байгаа юм аа. Ингээд подкаст рүүмийн хамтрагчаар Avandra-гийн Eco Flow бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Үргэлж тогтой бас тухтай. Гинэ. Гинэ. За. Миний бас хүүхдээ бас боддог л. Зөв хүн болоосай л гэж боддог. Тэрнээс би бол хүүгээ мундаг хүн байх хэрэгтэй байхгүй. Мундаг хүн байх ямар ч шаардлага байна. Зүгээр л зөв хүн байх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр одоо ингээд бас ингээ харсан ч бас ингээ би яг зөв өөрөөрөө гоё ингээд бахархаж сууж ин л да. Яг одоо ингээд ингээд одоо аавын хэлж байгаа хэлэмж ч юм уу те би ч амар сахилахгүйсэн. Тийм. Юу нь амар хөдөлгөөнтэй хөхтэйсэн байхгүй. Тэг ингээд зөвхөн эцгийн урд болохоо зөвхөн миний тухай яриад тэр эцгийн урд таардаг тийм. Окей. Тийм л тэгээ нөгөө багш нарын хурал морл болдог штэ. Би одоо тэрийг одоо нуугаад явахтаа уусаал тийм байсан юм чи те. Одоо 12 дугаар ангийн багш нарын хурал болж байгаа байхгүй юу. Тэгээ манай ангийнх орж байгаа хүүхдүүд чинь тэнд сандраал ухаан хаалтах гал те. Тэгээ дөө нэг муу хилүүлж байгаа хүүхдүүд ингээ урагшаа нэг алхдаг байхгүй юу. Одоо загнуу одоо ямар нэгэн шалтгаанаар те сайн хилүүлж байгаа хүүхдөө л одоо ингээ зогсоод хилүүлнэ. Тэгээ би тэрийг юусэн мартдаггүй. 12 дугаар анги болоод манайх багш нарын хурлаараа тэгээ цосооч морч өмсцэн те. Айгуу гоё л байж байгаа штт. Гонжаман өмсцэн бөөнөр ороод октод балааж өмсцэн формороо өмсцэн. Тэгсэн чинь тэр багш нарын хурал ингээд би ингээ багш нарын ширээн нуурд ингээ тулаад очиод зогсцсон. Бүр нэг л алхдаг байхгүй юу. Тэгээд хүүхд нэг багш тэр хүүхдийг ярих юм бол нэг алхана. Тэгээ буцаад байранд орно те. Тэгсэн чинь тэр багш нар бүгд намайг ярьсаар хагаад хамгийн сүүлийн багш намайг ярихад би ширээн дээр нь тулаад алхах цаг болоод тэгээд тэр хурал дуусчихсан баг. Тэгэл би за яах яг байсан юм уу тэрэн дээр нь? Байхгүйсэн баха. Ер нь байсан баха тэр үед бол тийм. Хурал дээр бол ээж нь очсон байсан баха. Тэгээд ер нь зүгээр энийг шахлахгүй гэдэг юм мэднэ л дээ. Саваагүй. Гэхдээ ер нь би өөрөө балжин хүмүүс 2 дахин илүү байсан байхгүй юу? Оо тийм үү. Чи ширээнд тулснууд би ширээг нь даваа залхаад цонхоргаар явчих. Ер нь хөдөлгөөнтэй хөвт байсан. Энэ гений юм байна те. Хөдөлгөөний хоригдохгүй байсан манай ээж. Ер нь хүүхдээ хөдөлгөөний хорих хэрэггүй л гэдэг нь тэрэн зөв юм шиг л. Тэгээ балжин надад сүүлд нэг гоё сэтгэл тайвшруулсныг үг хэлсэн шүү дээ. Саяхандаа одоо нодлон байна бол аав хүн ер нь өдөр залуу цагтаа л сайн муу юм үзчихсэн дээр үт юм дээр ирдэг гэж ирсэн. Тэрний өглөөр арихтаар тамхитаараа бүх юм орж байгаа. Тэгэхээр би чинь хаппи байгаа шүү дээ. Эцэг хүний хувьд бол ямар ч асуудал байхгүй. Өнөөдөр сэтгэл зүй зовхон байхгүй. Хинтээ нийлж уугаад хаан тасарч унаад арчаагаа алдаад алингаа алдаад бодох юм байхгүй. Тэ? Тэгээ эдний ангийнхан чинь 5 дугаар ангид шүү дээ. Золболт чинь битэр чи хангал булчин хоёрын авралгийн хүмүүс. Амар юм ярих чинь таа. Зүгээр шууд энэ ярьсан дээр нийгэм чөлөөтэй болцсон шүү дээ. 5 дугаар ангийнхан дээшээ 7 8 9-ийнхэн дууруу татагдаад хөгжим бүжгийн сургуулийнх нь шар цав өнөрлсөн гэж яа. Оо that's чи өөрөө үнээр амар юу 5 дугаар анги хүн гимэрж орж ирж ёстой хүн Сүхбаатар дүүргийн цагдаа магдад дээр зобоо өтөрсөн дуудагтал харж байгаа. Тэг би бол энэ заган зод тэгээд харж байгаа би гайгүй биш шалтгаан би яагаад ингэж миний хүн юм болчихв. Ямар шалтгаан байна гэдэг нь над чухал байсан. Шалтгаангүй ч тэ сониучлахгүй. Тийм л тэрийг би сониуч гэж байна. Гэхдээ өөр ямар хүчин зүйл байна уу? Юу дутаад гачигдаад ингэж байна уу?
энэ гэж би бол бодож байгаа. Тэгэл тухайн үед чинь миний хүүтэйгээ би их зүв харьцдаг байсан болоод миний хүү надад элен талангүй шүү. Тэр нөх яг яадаг надад чинь гоё гэдэг юм уу? Яг яадаг гэж ойлгох талаас нь оролдож байгаа. Тэгсэн чинь надад айгүй аав ингээл үнэлцгээр ингээд гоё цасмал зам дээр явахаар зүлгэн дээр явж байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Тэг мансуурч байгаа хөөе. Мансуурлын ихний хэлмэнд. Тэгээ харин тэрнээс биш би бас нэг дүүрэг баярлаж. Тэрнээс биш нэг зүйл дээр баярлаад байгаа. Тэрнээс биш божи гэж дууддаг шүү дээ миний хөөч. Божи бүр хөөтгээд. Тэгсэн чинь бензин үнэлж чадахгүй болчихсон чинь. Янз бүрийн үнэр 50 үнэр авахаа болчихсон гэсэн. Тийм болчих тийм билээ. Хордлогонд шүү юм аа. Бүр хордлогонд орно. Тэр организм чи хордож байгаа шүү дээ. Тэрнээс ингэ тэгэнгүүт нь бас би боддог. За алганы хөсч ягарч чаач. Өмнөний юм чи тийм биз дээ. Тэгээд над тэгж илэн талангүй битэр байдагтаа л байсдаг байх гэж боддог шүү дээ. Габи ер нь уушлах уу яа. Габи ер нь авд алгадуулчихсан уу? Би юу? Тэ? Би задуулж исэн. Баахта би чи согтуу гэрлэг орж мараад. 13 4-тэй. 12 уртаатай ч үлээ юу лээ. Түл зодоолох ч та баах зодохоос юм байна тий. Хотлоод зодолж байгаа түлж зодохоос яах вэ? Би чи нэг юу яагаад та. Манайх чинь нэг дайрэгтэйсэн юм чинь. Манайх чинь би чинь дайргийн ганц содгийн бодлоо. Манайх чинь нэг 200 5 юу лээ 400 м явал нэг шорон байдаг. Ганц содгийн шорон байдаг. Хажууд байдаг гэсэн. Тэгээд тэр авээ нэг нутгийнхантайгаа нийлж ууж агаад ходог дээр уугаад тасраад хотгийн хаваад тасрангуудаа нөгөө нэг маач нь уулрах болохоор хад исэн чи хад руу нүрээрээ унаад ингээ нүрний тал нь ингээд шалбраад гэрлүүгээ шалсагтаа ордоо ороод хэрцэж идэг тодлого аав ихч дуудаад энэ гамбай нүр ам яац юм аа шаахтай шаахтай гэсэн чи тэгсэн чи цаа дөрөнс гарч ирэл хүнчээс ихэл хөлнөөс чирч авч гарч ирэл тэгэл цацалжсэн зэндээ буруу юм гими зэндээ Балчко бол нэг л алгадуулж исэн шүү дээ. Тийм би савд нэг л алгадуулж исэн. Тэгээ одоо бодохоор шүү дээ нэг аав намайг ерөөсөө зод занчиж байгаагүй. Тэгээ тэр үед нэг удаа алгадуулчихс жоохон батчих дээ. 8 9 настай л байсан баг. Тэгээд одоо л намайг алгадаач гэсэн чи алгадахгүй шүү дээ. Аав бол тий. Тэгээ бодохоор бас нэг азтай аавдаа бол нэг алгадуулаад үдцсэн байгаа байхгүй тий. Алгадуулаагүй бол бас хайрн тий. Хайрн тий шүү дээ. Ер нь зүгээр ингээд хөдөлгөөнтэй байсан болохоор би бол багах тэгж боддог байсан байхгүй. Яа ингэ зоож зодчоосаа гэж бод. Ер нь амар хөдөлгөөнтэй байсан тэгэл ээж бол яах вэ тэнд чинь ингээл ориллал те ээж нар гоё штт тэнгуут ингээд нэг за би нөгөө ээж нар тэгээд би аавч хэлнэ гэл нэг аав тэлгэр яг яадаг чинь те яг яад яхаа одоо ориллал тэнгуут амар юм эсэргээр сэтгэл зүйн дарамтанд оруулдаг байсан байхгүй юу те за өнөөдөр алсангүй за өнөөдөр 50 хончлоо за маргааш батны лаалах бах та маргааш нөнгөрчин за хизээ яг алах гэдэг. Тийм бодолтой нэг 7-8 хоног явуулна шүү дээ амар. Тэгээ тэрэндээ нэг шаналаад л те гимшээл ингээл айгу 7-8 хоног юм ухаарлын 7-8 хоног өгдөг байсан байгаа байхгүй. Одоо бодоход амар те тэр чинь бас нэг юм хүмүүжлийн харамт те. Тийм хүмүүжлийн нэг арга байсан байгаа байхгүй те. Тэгээд зодуулсан хүмүүс ч юм бол яг өмнөх хорийн сайхан зодуулсан маргааш ирэл дахиад өмүүлж байгаа шүү дээ. Тэг чин би яг зодуулааг байгаа болохоор зодуулахаа хүлээж байгаа хүн чинь нэг 7-8 хоног бас яг тэрсэн. Жоох ингээд хэлтэй. Нэг арай жоохон дараахан байгаад байдаг гэсэн байгаа байхгүй те. Тэгээд нэг 14 хоног өнгөрөөл сар өнгөрөнгөч яалчгүй заац. Зодохгүй юм байна. Зодохгүй юм байна. Ягчгүй юм байна. Тийм байдалд бол бас нэлээд олон удаа орж исэн байхгүй. Тэр тактик юм баха. Гомит би ямарсан ээж нь өсчээд хахаар цуг өсчлөлтэй байна шүү дээ. Тэгээд за тэгээд хүүхдийн чинь одоо яах юм. Би өөрөө хэм байсан юм лээ. Би өөрөө дандаа л өөртөө л адилхан л бодсон шүү. Би энэ чинь тойрогууд арай л гарсан. Тэгэл би ч даавдаа зодуулж байсан. Тэгэл адуулаад ингээл тэр тэгэл 9-р ангидаа чинь гэртээ очихгүй 3-4 хоножж байлаа. Тэгэл би юм байсан. Тэгээд гарахтаа аавгаа бариад авахаар нь түлхчээд тэгсэн чинь хойд сандал тэгэл аав унаад л үлдсэн. Тэр минь одоо л ингээд бодоход яг ч тэгж явдаа гэж бас боддог шүү дээ. Тэр тийм байсан болоод юм уу.
тэрэнд нэг тэгээ зодож нүдэгтэл ач холбогдол өгөөд байхгүй. Одоо тэгээд жоох юм шин зодлоо гэдэг одоо энэ гарын ай даахгүй ш. Хам зөхөлтэй гэж 3 жилийн цэрэгч одоо тийм 3 жил цэрэгт явсан чинь. Тэгэл орхичж байгаа юм шиг сайх тэгээд тэр хооронд л манай хүн шанал дарчилдаг байсан байна. Тэгэл өөрөө санаатай дарчлаад байсан юм дээ. Шууд хайчдаг байсан юм дээ. Би л ургуулж бодоод дээ. Өөрийгөө хүмүүжүүлсэн юм байна. Би нэг ийм асуулт асуумаа. Түрүү нэг цэрэг 3 жил яриад шүү дээ, тий. Сүүлд нэг ийм бичлэг явж идэг шнэ. Би цэрэгт явахын өмнө шал өргөн байсан. Цэрэгт яваад ирсэн чи бүр шал өргөн болсон гэдэг шиг. Одоо 3 жилийн алба хаасан хүн хэр өөрчлөгдөжсэн бэ тухайд. Би өөрчлөгдсөн. Тэр надад аяг би чинь ер нь зөв ээж аавын гараас гараагүй л амтан цэрэгт явж байгаа шнэ гэсэн доо. Би даа 19-тэй гэсэн. Тий 19-тэй. Би даах юу сул чадвар сул. Тэгэл яг цэрэгтчил цэвэр их орны үүрэг их орны хамгаалах нэргэн бүрийн үүргээ биелүүлэх гэж явж байгаа шүү дээ. Очоод нэг цэргийн би ч спортоор гайгүйсэн. Нэгтэр цэргийн бэлтгэл сургуультан дээр бол нэг зовоог хулгаар олох молох маан цаа команд биелүүлэх энэ төр ганцхан сэтгэл санааны хувьд л шүү дээ. Амар хүнд байсан. Тэгэл дэг тэр нэг оны ялгаа гэж жагсааж байгаа л эхнээс шанаадал явах нь бүстүүлэх тэр нэг одоо зодуурлаа да. Тэр мэрийг даах л надад амар юм зүгсэн. Тэгэл сүүлдээ тасаад ирж байгаа юм чи тэр чинь. Тэгэл цэрэгт чинь 3 сар карантин дээр 7 сард очивол 6 сар 7 сард очивол 8 сар 9 сар 10 сар хүртэл баг намар болтол ингээл палатканд амьдрал энэ төр тэгэл тэнд чинь одоо би ч халахгүй цэрэгт очиж байгаа байхгүй. Үнэндээ. Тэгэл тэнд чинь ус цас байхгүй. Тэгэл нааран дээр нэг палаткын дотор 11 тасаг зэрэг 12 3 зэрэг. Тэгэл нэг нь бөөсдөгч бүгд л бөөсдөг шүү дээ тэр чинь. Тэгээд тэр бөөс мөсөж чи анх удаа үзмэсэл дотор мохоолоод мууж юмж байгаа. Тэгээд сүүлдээ тасаад ирсэн нүүдвэл шүү дээ. Бараг алж нэг цагаан тоосох үед тэргээр үрдэг байхгүй нэг нуглаас нь дотор орцсон. Бөөс нь так алаал хуурс муус тэмцээд байлдаал ингээл. Сүүлд нь харин бөөс чи элгэнд их сайн байдаг. Тэгээд хүн байдаг л ёстой тэр юмуд үзэж байгаа байхгүй. Тэгэл марш тактаараа бол тэр цувооск цув хурц нөгөө газ бүгдийг үүрэл ингээл марш тактаар гинжин тараал гүүгээл ингээл хамаатал ус цангаал тэр халуун орсон тал тэгчин ингээд шалбаг тогтцсон дотор нь ингээд мал шээцэн ингээд шаргалтсан улаарц өрөндцсэн баг юм очил балгаж байгаа шүү дээ. Яа тэгэл амаа чиглэл. Иймэрхүү үзээд ирэхээр чинь төрөл арилжиж байгаа юм шиг. Би бол өөрийгөө төрөл арилжсан гэж боддог шүү. Цэрэгт. Юу ээж аавын гараас гараагүй тэр хүний өмнө номхон зогсож байгаад шанаад бол нэгдэж юу вэ? Тэгэл эхнээс ингээл тасгийнхан дуф гэж шанаад л явах чинь. Яа яг урд эртэл ингээл хамаг хар ус сутгаал хамаг би салгалж байгаа юм шиг өвдгөө мэдгдээд өөрт мэдгдээд тийм айжтэй. Тэгэл ирэл тапгээл нэг шанаадал яхад би тавираа. Сайхан болчлоо. Дахиад хэд чанаас нь явах орч. Тэгэнгүү тэнд сэтгэл зүй бас л амьдрал үзэж байгаа. Тэгэхээр хүний сэтгэл зүй гэж юу гэдгийг өөрийгөө анзаарч явж байгаа юм чи. Тэгэл ер нь цэрэгт явсан амьдрал үзсэн гэдэг чинь тэрвэрээ өөрчлөгдөжлөө гэж байгаа. Цэргийн найзууд гэж тустай юу? Тустай. Өстой сонин шүү дээ. Би одоо дээдлийн намайг одоос дэглэжсэн цэргүүд дээдлийн оноо 2 он байгаа шүү дээ. Тэг чи яг миний дээдлийн оны цэрэг тэрний дээдлийн оны одоо хал цэрэг төрөөч баска яг орон доор нь би хэвддэг. Намайг жахан хотын цэрэг мэрэг. Тэгээд би ч нөгөө нооттой хөгжмийн салонд орсон байхгүй. Тэгээд нооттой учраас нөгөө бус цэргүүдийн гамыг би уншуулдаг. Нотор баши төв одоо юу гэдгийг баритон альтиг түлхүүр дээр нь нотыг уншуулна. Би ганцаараа уншуулна. Нөгөө төлөв салхаараа тэгээд хаяа явж. Уншихгүй уншуулаг бол би алвал. Тэгэл нөгөө жаахан тиймэрхүү болохоор нөгөө төрүүчин намайг өөрийнхөө ивэл тавчиж байгаа гэсэн дэ. Ивэл давдаг нөгөө тэр төрүүчин бүх юм би хариуцсан ахгүй юмэг. Погоны гоё байлган дотор өмд замчаа бацгаа. Тэрийг би угаа цэвэрлэх хэрэгтэй гутлын өглөө босгод тасалсан зүйлгсэн байх хэрэгтэй ч юм уу. Яг тэр
Нэгсэнд л зарч л байхгүй. Тэгээд намайг бол харин харж үзэн. Хоол нэмж өгдөг юм уу? Тэг шүн унтчихад босоо. Энэ харшил уугаад. Тэгээд шүн 3 мөр унцгаж чинь. Галзуу. Тэмдэ харшил энэ төр өгч. Хөлсөглөн зэрэг явах чинь шинэ зэрэг чинь надад хөлсөж явдаг юм чинь. Оныхон унтчихч би энэ харшил итэл. Гүрэн дээр жишээл. Иймэрхүү мод харж үзэл юм. Тэгээ баг задуулна. Тэгээ баг задуулна. Тэгэнгүүт доотлын оных нь нүднээс дал тэр хал зэрэг байхгүй хоор намаага задна, бидрийгээ задна. Тэгээд манай дээдлээ нэг овшин нэг зэрэг байсан шүү дээ. Дархигээд. Йоо салтаан дээ. Хоёр дахь орондоо суучаа салтаан дээчээл. Сэргээ түф гэж гусдаг. Би ойлтогч онцгдаг. Тэгэл яад маастгүй бай түф гэж. Тэгэл үсний машин, эргүү машин нар чи яа юмсаа яргалж байгаа байхгүй тэр чи. Зүрхэн орж байгаа юм чинь асмгууд чинь. Тэгээд цэргийн найз нар гэдэг чинь их сан. Тэгээд би халагдаад шууд би тэгээд барилгын цэргийн анги руу ирж байгаа энд. Улаанбаатарт 0-6 шүү. Тэгээд барилга бариад энэ гачкаар мачкаар хийсэн одоо уран зух мөх галлаад галчмалчуулаа явж байгаа шүү. Тэгээ халагдчихлээ сууш багшин кинонд орцсон. Айгуу тийм азтай жил байхгүй миний хувьд. Тэгээд байжсэн чинь 4 жил сурчаагаад яг төгсгчил манай нэг дээдлэлтэйг төрөөч хүм дарга маань сууш үүднэр зогсчил хүй баскет руу сайн байна уу мэн. Би чинь 4-р курсын төгсөхгүй болсон. Бэр жүжигийн гол төр гусцсан. Ер нь амар ийм болцоо яах. Өөрийгөө ер нь жоохон тооцоо үе. Би ер нь болоод байна. Болчихсон байна. Тэгсэн чинь баскет руу зогсчил тийм байна. Нөгөө над шүн яадаг. Хүү танд гэж юу сайн уу мэн үү гэл. Цэргийн найз тагууд намайг зодчихсон тэр юу боддгоо ч сонио. Тэгсэн чинь би сууж дурахгүй явчих. Уулаач ингэ дурахгүй. Тийм. Тийм үү тэгээд баскет итүүд зааж өгöd байсан далиг. Тэгээд намайг нэг шин зэрэг баг тал зэрэг байсан би төгсөж хат 1-р курст орж юу сонио учраас. Тэгээд цэрэгт би халагдах гэж илвэж хаал цэрэг болцсон байж хахад нөгөө яг дээд оны нөгөө овсын дархиагийн төрсөн дүүн миний гар дээр ирсэн шүү дээ. Сонин бууз. Яг төрсөн дүүн давааж өгч. Би тэг чин төрөж цолтой салуу орлогч мөрч болцсон. 0-6 шүү дээ. Бас нэлийн аваа зэрэг үү те. Хөдөлгөөнтэй бас юм спорт юм аягүй сайн чинь. Айгуу тийм дэчгүү зэрэгтэл ордог байсан баг тухайд. Тэгсэн чинь над дээр би нэг 50 хэдэн зэрэг авсан чинь шууд миний гар дээр ороод ирдэг юм да. Чи хаанаас совсоос. Хувсайл нэгсэн байна уу тийм үү. Хин даваж уу. Үс танаас хүн тийм байд дэрхэг байв. Миний ах. Тэр хүн чинь зоддгүй мэл ч санаа. Дэрхэгийн дүү юм уу. Тэгсэн чинь нэг өдөр ах захиа өгсөн юм танд гэд над захиа тэгсэн дэрхэн над сайн байна уу юм гэхдээ ингээ маадуу юмдар очсон байна. Тэ? Ингээ би бас танд ингээд очиж уушаас баярлж миний дүү яагаараа тэ. Шин зэрэг байх чинь тэгэлжсэн бол уучлаарай муучлаарай. Тэм захиа ирж байна. Тэгсэн чинь би нөгөө зэрэгч хайрлаад эхэлж байгаа юм чинь. Готлон сапирцсан нэг готлын солиулаа, бүшийн солиулаа. Тэр хүүхлээр нэг зэрэг явж солиж байгаа ч дээр ингэж. Таавасаа нөгөө зэрэг. Тэр хөөрхий зэрэг нэрээ. Тэгээд нөгөө тэр чинь биш та нэг ширхэгч ус тэрнээс зулгаахгүй. Тим сэтгэл зүсүү байдаг юм л сонин. Цэргийн найз нар тэрэнд энэ одоо ирчүүдийн зан чанар юм уу мэдхгүй. Ямар ч гэсэн тухайн үед л таалаа гэж шүү дээ баг. Тийм шүү дээ тэгж амар задуулахлаа шүү дээ тэгэл. Сүүл нь тэгсэн чинь тэр чинь цэргийн амьдрал болохоос жирийн амьдрал биш гэдэг ялгааг ойлгож байгаа. Тэгэхдээ бүр харин шал өөр болцдөг юм билээ. Балчик зэрэгт явсан уу? Үгүй. Ожиг нэг яваач. Тэгээ зур сэрийн нэвтрүүлэлт явсан. Хэд ондоо? Нэг 20 хоног цэргийн амьдралаар амьдэрсэн. Тэгтээ бас чанга. Өвөл явцсан чинь нөө Идрисийн үдэнд яваал. Тэгтээ өргөднөр байсан хүүхдүүд ингээл нөө камер зураг мураг аваал те. Тэгсэн чинь нөө хөвсгөлийн бүр агарын цтав гэд хил дээр очихгүй. Тэгтээс яг тэнд бас байвал чангал гэж юм байлаа гэж бодсон. Гарч ирэл 3000 зогсоод хүүхдүүдийн хацар ингээл хөхрөөд хөлдөж байгаа юм чи. Тэгэл биш яс чанга юм байна та гэл. Та балчикыг цэцэрлэгсэн. Цэцэрлэгт явах юм шиг. Зэрэгт явуулъя гэж юу бодож өстөө.
Тэгээд сургууль соёл гэлээ явахаар л байсан те. Нэг явах гэжсэн юм аа. Тийм. Тий, нэг явахгаа цаахаа бүр саналаараа явах гээд. Бас нэг хил мэл рүү саналаараа явчихгээд тэгээд уусаа тэгэл цанаасаа л болоогүй. Өөрөө саналаараа очиод явчихгээд бүртгүүлээ саналаараа явах чаа хүмүүсд чинь очрыг чинь шууд нэвт гаргаад явуулчихдаг билээ шүү дээ. Тэгсэн чи бүх тэр намрын ээлж байсан байхгүй. Тэгсэн чи бүх бүртгэлэнд дүүрсэн. Хавар ирэх гэдэг юм чи. Тэгэл заа. Хавар бодол өөрчлөгдсөн. Хавар бодол өөрчлөгдсөн. Тэндээс гараад бодол өөрчлөгдөж байгаа шүү дээ. За тэгээд явахсгүй юм аа тэгэл. Гавч яваагүй те. Одоо жишээлбэл хүүхдүүдэд цэцэрлэг яа. Цэрэгт явуулах уу? Явуулъя гэж бодлоо. Цэрэгч одоо цэцэрлэг болцсон байна. Одоо таны үетэй явал харьцуулшгүй бах уу? Одоо ч өдөр хоолн дараа 30 минут болцсон болсон байна. Тийм. Тэгээ одоо ч сүлжээ орцсон тийм чинь уцтай зэрэг. Зарим гайгон уцтай. Уцтай тэгээд нөгөө нэг бас гэрээт цэргүүд гэж байдаг болсон мөлий шүү дээ. Тэгмүүд гэрээт цэргүүд чинь гэр орондлогоо ярина, хоолундаа захиалаад идчин. Цэрэг гэсэн сонин санаа ярих уу? Касармын амьдрал зүгээр жирийн одоо эргэн хүний амьдрал хоёрын ялгааг би ингээл боддог байхгүй. Цэрэг мэрэгчин шүлэг биччин тэргээл захаа маха нөгөө өөр оны зэргүүдийнхаа найз охин мөхөнд захаа маха би чинь толгой холбоно. Надаар бичүүлэх их дуртай. Бас олонч дуу хийжсэн сандгийн онылийн эдийн шүлэг, дууны шүлэг бичсэн, дууч хийсэн бас жишээл гитар метртэй. Чөлөөцөг хараад хийж байгаа юм чинь. Тэрэнд их хоббитэй. Урлагийн хүн болно гэж бодоогүй хэрнээ цаанаасаа нэг юм хобби гэх юм да. Тэгсэн чинь сүүлд ингэж нэг уудсан чинь надад нэг юм анзаарчихсан. Өнөөдрийн монголчуудын амьдрал юунаас улбаатай бидний нэг хүчирхийлэл гэдэг байгаа нэг гадуурхалт гэж яригадаад байгаа юм уу? Одоо хотынхан хөдөөнийхөө гадуурхдаг. Хөдөөнийхэн хотынхан очиод ингээд нөгөө мал хой гаргаал цагаан хайтаа мэдээ боловсруулж чадахгүй магийн шоолол бас ингээл хөдөөнийхний хувьд бол хотын орк. Хотынхны хувьд хөдөөнийх нь бол хөдөөний орк гэдэг юм ингээл ялгуурлал ингээл гадуурхтал. Энэ бүх юм ингээ анзаараад байгаа. Энэний уг суур бол яг энэ казармын амьдралын суур мөн чанартай ойрхон байдаг. Тэр ялгуурлан гадуурх гэдэг оны ялгаа малгай гэдэг. Энэ ингээд бодсон чинь бид нар 21 оноос ерөөсө цэрэгжлийн зохион байгуулалтын явсараагаас өнөөдрийг хүрсэн юм билээ шүү дээ монголчууд. 21 он. За тэгээд лам нар. За тэгээд шар хар пиадлууд, тайж язгууртнууд гэдэг ингээд хилмигдүүлэлт 30 оноос эхлээл 37 8 он. Тэгжитэл 39 он галахгын дан цэрэг эх орны амьдрал. Тэгэл байсан чинь 45 он дай хөдөлгөөний 2 дугаартай. Тэгэл тэрнтэй чинь монголчууд цугал байлж шít нөгөө бүх юм фронтд гэл ингээд. Тэгэл 50-аад оноос нэг жоохон уужраал. Тэгэл нэгдэлж хөдөлгөөн болоод ингээд малаа нийгэмшлэхэл ингээд явдаг тий. Тэгээ энэ бүхэн чинь нөгөө уг суур тэр анхны хүмүүжлийн монголчуудын руу ярьж байгаа шít. Монголчуудын суур хүмүүжил нь цэргийн казармын тэм сэтгэлгээний хүмүүжилт. Тэрнээс үлдсэн нь өнөөдрийн нэг янз бүрийн гейм тэрийг гарах үүдэл санаа сэтэл болдог ч юм уу. Тийм л юм байгаад байгаа шиг байгаа юм. Тэр нөгөө нэг орслах нар төвлөрөл бий болохоор л хүн ёсны харьцаа гэхээсээ илүү дандаа нөгөө амиа борлуулах бодол санаа, үзэл санаа, амиа бодох, аминж үзэл санаауд нь хөгжөөд идэг юм шиг байна. Ер нь сүүлийн 100 жил юм байна л та. Тий одоо ч гэсэн хотчлж чинь тэр штэ. Хөршөө холбоон молбоо социализм үеийн дээр байхгүй штэ. Миний хажуудлаа хэмбэг бүм мэдчихдэг чинь. Энийг л амиал бодож байгаа юм. Бодохгүй гэд яах юм? Энэ нийгэм дотор чинь тийм үстэй. Ямар ч хүн байгаа юм бэлээ. Одоо хүнд итгэлэн тэгээд цуг байхгүй бол хүн чанар байхгүй болчихлоо гэдэг. Хүн чанар байхгүй болоогүй. Хүн чанар зүгээр далд орсон байхгүй. Харагдахгүй л болцсон байхгүй. Байж л байгаа шүү дээ. Хүний чанар нэмчин байж л байгаа шүү дээ. Тэгээ бидний амьдралын монголчуудын амьдралын үндсэн одоо энэ өөрчлөлт шинжилтийг дагсан амьдралын хэм хэмнэл бол ерөнхийдөө казарм гэдэг чинь ирчүүд одоо энэ чинь шоронтой бас ойрхон. Тэ дандаа л ирчүүд эмэгтэйчүүд шомждаг. Тэгээд эрэгтэйчүүд бие нэг эмэлдэг нөгөө одоо гомо синхрууд гэдэг чинь бас энэс л үүдэлтэй л байгаа шиг байгаа юм. Би бол тэгэл дотор ингэж бодож идэх байхгүй. Цэргийн амьдрал. Та яг монголчуудын цэргийн амьдралын хамгийн оргил үйл 70 80 оны их үе чинь нөгөө цэвэр оны ялгаа дэг цэргүүд нь одоо
юуны фантастик юу гэдэг кино байдаг шүү дээ нөгөө. Маш нууц. Энэ бол яалч явахгүй тийм л байсан уу яахгүй. Тэрийг баталцын найруулагч бас тэр цаг үед өөрөө амьдарчээс учраас тэр бол нэлээд шанг бас гаргаж үзүүлсэн байгаа тэр киногоор. Тэгээ одоо энэ ирээдүйд залуучууд энэ одоо хөгжиж явах үзэрийг нэг сайн ойлгож өгөхгүй. Бохомгүй шүү дээ. Тэ. Яг ийм байсан бол гэдэг. Гэхдээ тэрийг одоо би ойлгож ийн гэдэг чинь миний хувьд болохоор бас тэр амьдралыг үзсэн уран бүтээлчийн хувьд зөв л байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн хоорондын харьцааны асуудал дээр бид нар чинь бас анализ хийн штэ уран сэтгэл зүйн талаас ч юм их хэрэгтэй. Хүн яхраа яадгийг, ямар нөхцөлд орохоор тийм байдалд ордгийг, ямар нөхцөлд орохоор бие бинийгээ дэрлэхэд идгийг, амиа хорлох гээд идгийг ч гэдэг юм уу. Эсвэл янз бие биенийг дэрлэхэд ингээд эн чинь нөхцөл байдал одоо хөгжсөн нөхцөл гэж бид нар ярьдаг тийм. Энэс их шалтгаалдаг. Цаг үе нөхцөл байдал юмыг өөрчилдөг юм байна гэж би бол ойлгодог шүү дээ. Тэгээ одоо дургу хүрхээр юмнууд чих байдаг, дурс одоо дэмжихэр юмнууд чих байдаг. Гэхдээ тэр болгонд би нэг оролцоод байдаг. Бүтээлээр л бүгдийг ингээд шингээд үзүүлчих юмсан. Тэгэхгүй бол би одоо тэмцээд амжилтанд хүрэхгүй шүү дээ ганцаараа. Тэгвэл би одоо нэг инфлюенсер л болох байх та одоо хөрх. Одоо ингээд 8 дор бол инфлюенсер болж л тарах тийм. Тэгээ тэрийг ороо миний нэг хаварлаа. За. Чирэг ярьснаас иймэрхүү юм ярьчлаа шүү. Гоё шүү дээ. Би харин ер нь яг нэг энэ тухай яриад л дэг болохоос яг нэг одоо ингээд Ултаас өөртөө бодож үзүүлсэн л ингэж тий. Ингэж яг 3 жилийн алба хаасан хүнтэй ингэж бас ярилцж үзээгүй л. Би ч бол 4 шүү дээ. 4. Барилгын зэрэг 8 сар талагддаг. Оо тийм. Шугамын ангууд нь 6 сар талагддаг. Хоцоод өсвөр өндөрлийн миний 4 жил. 87 оны цэргүүд 2 жил болцсон. Хамгийн амар. Бидний дараа ярьсан цэргүүд талагдаа явчихсан шүү дээ. Тийм 2 жил болоод. Тийм бэ. Бид нар сүүлийн 3 жил гэсэн. Тийм бэ. Миний дараа ярьсан цэргүүд 85 86 оны цэргүүд чинь халагдаад 2 жил болол явцсан. Мань үлдчихсэн. Дүүнэрч байхгүй. Тийм үү? Тэгсэн хэрнээ шугамын ангууд 6 сар талагдаа явцсан. Барилгын анги 8 сар талагддаг үлдчихсэн. Тийм. Тэгвэл одоо ингээд нэг юм энэ дээр ингээд ярахад нэг юм байгаа байхгүй. Одоо ингээд 4 жил гэдэнгүүт хүний амьдралын бас амар урт хугацаа те одоо тэнгүүд ингээд цаг хугацаа амар хурдан хөгжиж гин ингээд хүн болго яараал те яг юунд яарад байгаа те баяжих гад яарад байгаа мó мэдэхгүй те яг гавьяа тавих гад яарад байгаа мó те нэг зорилго байгаа за те нэг зорилго төрөх гээд амар яарад байна шүү дээ тэнгүүд энэ үеийн сэтгэлгээ одоогийн гэх юм уу нөгөө хөгшин Европ гэж ярьдаг үеийн сэтгэлгээ хоёр ерөнхийдөө ингээд мөргөлдөөд байгаа байхгүй юу ингээд анзаараад ангууд тэнгүүд сайн нэг централийн анхаахтай уулзаад нэг ингээд юм яриад ингээд суухгүй юу. Тэгсэн чи одоо нэг мэдэр ер нь мэдчихэж штэ бас ингээд ирүүл байх гад гэдэг ч юм уу. Бүгд ингээд тасгал хөдөлгөөнд буцаад ингээд итгэвхтэй нэгдэж штэ ер нь бол те. Ямар ч байсан хөдлөх хэвээр юм байна. Ирүүл хоол идэх хэвээр юм байна те. Одоо гиз гэдэг чинь хогийн сав биш юм байна те. Тэгээ одоо бид нар бол энэ таргалтаас татгалзах хэвээр юм байна. 30 хүрсэн тарган биш хүмүүс те. Одоо Монголд бас айгүй хэлбэг болж эхэлж байна те. Гэдэг шиг ийм ярианууд ингээд яваад эхлэнгүүт би зүгээр ингэж утсан байхгүй. Яг одоо ингээд өөр дээрээ ингээд харж хаад цаг хугацаанаас нэг юм одоо ялангуяа Холливуд гэдэг ч юм уу Европчууд цаг хугацаанаас нэг тийм айхгүй тэ одоо жишээлбэл Inception гэл кино байна. Interstellar гэл кино байна тэ 8 жил зохиолн бичсэн. 4 жил дүүгээ одооран судлаа ингээд сургасан. Бүхэл бүтэн 8 жилийг зүгээр л тэр кинонд ингээд юу ч болоогүй юм шиг зориулсан тэ. Тэгээд ар дээр нь тэр киногоо нээсэн амжилтанд хүрсэн. Тэгээд одоо ингээл тэр найруулагч те Одиссей гэл кино хийж ин тэр мэдгүй хэдэн жил зохиол нэмчээ дахиад яаж хийгээд байгаа те 4 жил сургаж байхдаа тэр кино амжилтанд хүрээч үгүй ч мэдгүй те тэнгүүд одоо бид нар нэг юм цаг хугацааны ийм айцаасаа ер нь бас нөө майндсетээ сэрэ гэдэг шиг гарах ёстой юм болоо гэж бодогдсон. Тэгээд анхаах тэнд юу гэж ярьсан гэхээр нэг бас юм телевизийнхэнтэй уулзсан юм байна л да томчуудтай телевизэн томчуудтай уулзаад тэг чи анхаах ч одоо бас ингээл 40 хүрсэн ир хүн болоод явж байгаа шүү дээ 40 рүү нэлээ ойртцсан. Тэгсэн чинь тэр нөгөө нэг телевизэн томчууд нь ер нь ихэнх нь 50-55-аас дээш 60 гарцсан хүмүүс байна гэж байгаа байхгүй юу. Тэнд байгаа томчууд те дандаа л телевизэн том салбарын бас баячууд тэр бунтнууд л байж байгаа. Тэгэхэд анхаахыг нэг тийм 20 настай 19 дэх хүүхд тарж байгаа юм шиг хараад байна гэдэг юм чи. 40 нас уу 40 нас шүү дээ.
Тэгээд их чи ингээд 60 гарцсан хөгшөө өгчүүл. Одоо надад нэг 20 жилийн карьер гэдэг ингээд карьер яриад цаад байна гэдэг аахгүй. Би ч энэ сууж л шүү дээ. Одоо найруулагч юм карьер. Тэнд тим юм яриад бараг л чи байж ахаад чамд нэг 20 жил байна. Тэгээд тэрний дараа бараг л бид нартай ингээд ирж энд суувал тий ярианд оролцох гэх маягтай жоох юм дүрхсэн маягтай байгаад байна гэдэг аахгүй. Тэнгүүд анхаарч гэсэн тэнд очингуудлаа өөрөөгөө нэг тийм жоохноор мэдэрсэн гэсэн. Пэйж малаагүй юм тий. Жоохон хүүхдэр мэдэрсэн гэдэг аахгүй. Тэнгүүд манай Монголын дундаж наслалт яриа л тий байдаг шүү дээ. Манай Монголын дундаж наслалт ийм 30 гараад ирэхлээр л одоо ер нь нэлээд авчлаа гэдэг тийм майндсеттэй байгаа шүү дээ. Тийм тэнгүүд одоо энийгээ бид нэг юм устгаад тий болоод гэдэг ч юм уу бүр энийг бүр бодох шаардлагагүй юм шиг надад бол санагдаад байгаа юм. Энийг бол гэхдээ бас устгахаас хэцүү байна. Тэг сая гэрэл бичтэй л гэж бодож байгаа сая гэрэл. Одоо тэнгууд тэгээд нөө ганц бие хүмүүсийн хувьд бол энэ ингээд яригдах заавалчгүй зайлшгүй шалтгаан болчиход байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд 31 2 ингээд 30 гарчлаа. Миний хувьд те ингээд ганц бие байна те. Хүүхд мөхт ингээ байхгүй. Тэнгүүд ингээд хуучин цагт эн чинь бол одоо 3 минут бүү үзэгд. Бүү үзэгд те. Монголоо алдсан. Тэ одоо энэ дэр бидний санал бол одоо эн чинь энгийн үзэгдэл үсттэй те. Ер нь бол энгийн л зүйл болчихж байгаа учраас энэ байх хэвээр болоо гэж бодоод байгаа байхгүй те. Одоо байгийн хат одоо энэ одоо ямар санагдчих чинь одоо. Оо энэ л одоо ямар ч бодогдох юм аа. Ганц би байгаад нь санаа зовж байгаа юу? Би юу? Тэ. Одоо тэгээд цаанаасаа л тэгэл юм чинь бүх юм цаанаасаа юм чинь нэг зурсан зураг байх байлгүй дээ. Ер нь та гэхдээ яаралдаггүй юу? Гайгүй юу? Гайгүй шүү дээ. Өөрөө л мэдэх асуудал ер нь. Үнтэй гайгүй. Энэ талаар ярилцдаг ч юм байна. Би тэр өөр ярилцдаг. Та хоёр ер нь ярьд юм уу? Дөрвөөс сонсоод чи үгүй ерөөсөө тэгдэггүй. Гэтэ ер нь бол ингэж бас нөгөө Bluetooth-ээрээ шууд ингэж мэдээлэл солилцож идэв юм тий. Тэгээ ер нь юм лангийн холбоотой юм шиг л байдаг юм байна. Тий. Заавал ярих шаардлагагүйгээр ойлголцдог. Манайд нэг монголчуудын нэг хуучин калчраас болоод одоо ингэж нэг хүнтэй хурдан суу муу гэд. Тэрнээс нь тэгж хэлснээс нь залхасаар байгаад хүнтэй суугаад салсан гэр бол монголоор амар их байна. Хүний амьдралыг хүн заахгүй шүү дээ. Тэрнээс болоод би ч гэсэн өнөөдөр одоо 12 сарын 19 нөө. Тий. Тийм одоо би 2025 оны 12 сарын 20-нд амьдарч үзээгүй л яваа шүү дээ. Өнөөдөр 19-нд л амьдарч шүү дээ. 19-ны орой бол би амьдарч үзээгүй. Тийм биз дээ. Одоо амьдрах гэж байна тийм. Яг адилхан шүү дээ. Бид нар л өөрсдөө үйлчлээд л шатч левел бий болгоол тэрэндээ сэтгэх хүндээ ингээл би одоо 30 хүрсэн хүн шүү дээ. Би одоо ч ингээд хамаагүй саваагүйтмээр санагдчих заримдаа. Тэгнүүд гарцааг нөгөө юунда нөхцөл байдалтай зохицгоос арахгүй ш. Өөрийгөө дарс хийгээл ингээд байхаас өөр аргагүй болчихж байгаа жишээ л байхгүй. За. Манай удаагийн хамтрагчаар Mompay Travel-ийн бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэгэхээр Mompay Travel-ийн зүгээс нэг урамшуулыг зарласан байгаа юм байна. Энэхүү урамшуул юу вэ гэхээр та бүхэн худалдаа авалт хийсэн тохиолдолд 15% буцаа олголт буюу 15% кэшбэкийг танд буцаа олгох юм байна. За дээр нэмээд Mompay Travel-ийн хувьд хэрхэн яаж татах вэ гэхээр та бүхэн Mompay application руу ороод бусад гэсэн зэснээс хамгийн түрүүнд Travel-sim гэсэн хэсгийг сонгосноор та бүхэн өөрийн явах гэж байгаа улсыг сонгон Travel-sim-ийн худалдаа авах боломжтой болж байгаа. Үүн дотор ямар улсууд багтаж байгаа вэ гэхээр монголчуудын хамгийн их очдог Вьетнам, Таиланд, Япон, Солонгос, Хятад, Австрали гэх мэтчил нийт 14 улс багтаж байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Аялалд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр интернет дата маань таслалдахгүй байх шүү дээ. За тэгэхээр та бүхэн суулгаад маш амархан түрүүн зааварчилгааг нь хэлж өгсөн. Харин та бүхний утас eSIM дэмжидэггүй эсвэл дэмжидэггүй юу гэдгийг мэдэх нь маш чухал байгаа. Хэрвээ таны утас eSIM дэмжидэггүй тохиолдолд та бүхэн санаа зовох зүйл байхгүй. BeatSIM-ийг Shangri-La болоод мөн City Tower дахь Travel-sim-ийн салбаруудаас та бүхэн худалдаа авах боломжтой байгаа. Ингээд аялалдаа Mompay Travel-sim-ийг та бүхэн аваад 15% кэшбэкийг аваарай. Энэ удаагийн хамтрагчаар Mompay Travel-sim бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. Тэг гоё яриач тэгээд өрнөөд гяс дуустдаг юм дөө. 2 цагш ямар ч хурдан өнгөрч үү. Тэгээд аавхуу баяртай бас ярилцж үзэх гоё байлаа. Тэгээ бас нэг юм сайн манай аав нэр яа гэм бол гэж амирх юм бас бодлоо. Аавс асуугаагүй юм байна. Тэгээс яг яхаас асуучих ш. Энэ подкаст юу аавыг судлах маягийн гайгүй. Би гайгүй. Аавд хогоо шүлүү шүү. За тэгэд юутач манай урилгыг мань хүлээж авч хүрэлцэн ирсэн хүндэт цочтой маш их баярлалаа.
Тэгээд би миний хувьд бол жишээлбэл те та бүхэнтэй ярилцаж сууна гэдэг бол одоо нэр үндэ хэрэг байлаа. Маш их баярлалаа. Тэгээд тухтай байж чадваа та бүхэн маань ярихсан зүйлээ ярьж чадваа. Миний асуугаагүй та бүхний хэлхийг хүссэн зүйл бий юу? За тэгээд яг сайхан одоо чөлөөтэй сайхан ярьцлага бас учраас 2 цагтай айгу урт өнгөрчлөө. Би ч гэсэн ярьсан 2 цаг болсон. Тэгээ яг одоо ингээд юм л ярил залуучуудтай хандж ярьж байгаа. Тэгээд би бол тэгвэргүй хамгийн гол нь бид нар одоо миний үеийг хэрвээ одоо аав бол одоо хүүдээ өмнөх үе ахмад үе. Аав ч хүү ч бидний үе. Миний хүүгийн үе, миний үе. Бид нар одооны цагт бол бид нар яг хамтарч юм хийвэл амжилтанд хүрэх байгаа шүү. Энийг л бүгд ойлгоцгоо. Тэгэхгүй ямар нэг байдлаар одоо миний хос ойлгоод энэ уран бүтээлээ хийх явцдаа ойлгоцсон байна гэдэг надад бас ярианаас нь айгүй гоё. Дотроо бас гоё сэтгэл ууж хангалуун сууж ин л да. Уран бүтээлэгтээ бас ажилласан уран бүтээл хийвэл хүмүүст илүү хүрдэг юм болов гэж ярих жишээ нь. Энд чинь би чи ажиллаа над уран бүтээл дээр дүр дээр ажиллаа гэдэг үл хэзээ ш тэрийг нь ойлгохгүй л. Яг өөртөө амьдралаа явж дундаа ажил уран бүтээл хийж байхдаа энийг ойлгосон байна гэдэг нь мундаг. Өмнө нь болохоор яадаг гэсгүй миний үе таны үе өөр гэдэг чинь нөгөө миний зөв гэдэг таны буруу гэдэг үнцэг байсан. Одоо бол тийм. Тэгэхээр энэ юу гэхээр би ер нь дандаа хэлж өгдөг. Бид нар энэ үе хоорондын ойлголцлыг бид нар яаж игээл давах хэрэгтэй хэлцэж ярилж сайн муу дуулцах нь хамаагүй. Аавда алгадуулдаг байна уу алгадуулдаг байна уу тэр гол биш. Багтаа архиуж исэн байна уу нүрэ галцарч исэн тэр гол биш. Бид нар биенээс ахам аваад бид нар одоо яг хамтарч юм хийх нь Монголын ирээдүйд аяг хэрэгтэй юм шиг санагдаад байгаа шүү. Ягаад гэвэл та нарт зориг хүсэл тэмүүлэл байна. Манд туршлага байна. Дахиад амбиц. Nice. Окей. Энийг л би одоо энэ танай подкаст орсных хэлмээр зүйл юм л байна да. Надад нэг ихэнх Батэлцэн яг тамир хоёр шиг те. Тэр ч одоо байнга кино хамт хийдэг байгаа шүү дээ. Тэр хоёроос алалцдаг гэсэн тий. Ер нь аав хүнээр алцдаг шүү дээ. Тэр бол яг амьдралын яг практик жам шний тийм үзэгдэл юм байл шүү. Би одоо ярьж байгаа хүүгээ би нэг амьдралд анхудаа алгасан гэл. Тэгээ би өөрөө амьдрал дээр ч аав хоёртой цугайлж байгаа шиг тийм зөрчил байдаг үүсгэл юм байл. Үзэл санааны л зөрчил болох шүү. Ойлголт энийг давж чадах юм бол амжилтанд амар хурдан хүрэх боломжтой бид нар. Туршлага, хүсэл тэмүүлэл, ирмэлцлэл гэдэг тэмүүлэлд энэ хоёр чинь нэлээд шүү дээ байхгүй. Божи. Одоо бүр хоёлоо божи мөж. Надад одоо хэлэх юм явах те тэгэл. Сайхан ямарчсан зүгээр ингээл бас нэг аавтайгаа ингээд нэвтрүүлэлд орж байгаа гэдэг чинь бас ингээл нэг юм гоё дурсамж болж байгаа юм процесс болж байгаа те. Ер нь сүүлийн үед айгүй нэг тиймэрхүү юм их уддаг болсон. Ер нь ингээл өдөр хоног өнгөрөөд гэр бүл айгүй чухал юм байна те. Тэгэл ингээл цаг хугацаа яг хурдан өнгөрөөд байгаа ч юм шиг ингээд сүүлийн үед санагдал гинт те. Тэгэл нөгөө урд нь бас нөгөө энд яг ийм нөхцөл жоох ингээд нөгөө дургу байсан те. Нөгөө нэг хүний юм далбаан дор байгаад байгаа юм шиг гэсэн юмнасаа гарсны дараа яг одоо энэ мэдрэмжүүд нэг гоё санагдаад байгаа байхгүй сүүлийн үед. Ер нь ингээд сая битэр нэг юунд бас хамт орсон. Волейболын 30 жил юм байсан. Тэрэнд хамт ингээл орж морол зураг мураг дараалал тэгэл одоо чинь зураг болоод үлдсэн л байгаа байхгүй. Тэр үед ингээл дурсамжлал те. Тэгэл ер нь хамгийн гол нь гэр бүлтэйгээ ойр дотныхоо хүмүүстэй ингээл маш сайн дурсамж бүтээж дараа нь бодох юмтай байна гэдэг чинь ер нь тэгэл хүний амьдралд айгу тийм чухал момент юм болов гэж ойлгосон шүү дээ. Янз. Тэгээ бүгдээрээ тийм байгаарэ, гэр бүлтэй хайртай барай, ойр дотныхоо хүмүүсийг хайрлаарай л гэж хэлээ та. Төр хэлэвтэй. За маш их баярлалаа. За баярлалаа. Подкастэнд хүрээд өндөрлөж байна. Тэгээд хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Подкастэнд орсон та хамт байсан баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Тий, их сайхан үзэл санаа надад айгүй гоё энерги мэдэрчлээ. Баярлалаа. Танаас баярлалаа. Тэгээд одоо зочидтой хоёр нь бүгдэнд нь ингээд өөртөө өсдөг хамгийн сайн бүхнийг хүсье гэж би хэлдэг байгаа. За баярлалаа. За тэгээд подкастэнд хөрөө өндөрлөж ийн үзэгчтэй хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа.
Powered by Airplane, аялын их хөгжий гэдэг үрэтэ явдаг байгаа. Бид бүхнийг байнга дэмжиж ажилладаг. San Miguel Light, XM Broker, Muzubroco Gin, Avandra бид бүхэнд хамтарч ажилласан байлаа. Эрх дугаар эргээд уулзцгаая. Баярлалаа. Powered by Airplane. Аялын хөгжий. Podcast Room-ийн хамтрагчаар San Miguel. XM Broker. Zubroka. Avandra.